За бүгдээрээ сайн байна уу? За хоёул хүн цогцолгоо төрүүлье. За сайн байцгаана орой минь дээ ширлээд өгөөрэй. Орой минь дээ. Годоо үзлэх гэж байгаа юм шүү дээ. За өнөөдөр та бүхэндээ нэг сургалт, хоёр сургалтын тухай танилцуулга авах. За нэг сургалтын тухай танилцуулга авчиг гээд. Ч одоо яадаг вэ? За төрүүлээрээ би утгагүй тань тайлбар өгнө. За ширлээд өгүүлэх сайн байна. За тэгээд сонгуул болох гэж хүмүүс сонгуулийн компанид ажилдаа одоо идэвхтэй оролцоо байж байгаа байлгүй дээ гэсэн чсэн сонгуул одоо болдгороо болоод маргааш дүүрчин. За тэгээд юу яа? Домчин тухай сургалт гэдэг энэ манай байгууллагч ерөөсөө өөртөө нөгөө юу яадаг? Төлхөө нөгөө эрүүл биеийн саруулхан оршин гэж үздэг. Эсвэл нөгөө хүн одоо юу гэдэг хүний нөгөө ер нь бол хүний бие эрүүл байж ижил одоо эрүүл явбал мянган лан гэдэг үрээтэй тий. Тэгэхээр манай байгууллагч нөгөө хэдийгээр маш олон нөгөө совилын үйл ажиллагаа явуулаад хүмүүсийн сүнсний төвшөнд дэм нарийн биеийн төвшөнд эрчмийн төвшөнд эмчилж байгаа. Тэгсэн давхар маш олон сургалтуудыг явуулж одоо эрүүл амьдрах хэв маяг эрүүл амьдрах соёлд хүмүүсийг сургангаа бас нэг маш мэдлэгт хөтэлдэг гэж хэлээ да тий. Тийм байгууллага байгаа шүү дээ. За орой минь дээ тий. Тэгээд нэг лайв хийж амжихгүй яваад байлаа. Нэг бэлтгэл цонжингийн тэнд бид нар бас нэг сургалтын төв сургууль нээх гээд сургалтын төв гэх юм уу сургууль гэх юм уу нээх гээд завгүй яваад байлаа. Тэгээд маргааш биш нөгөөдрөөс нөгөө нэг домчин сургалт гээд сургалт 5 дахь 6 дахь удаа явуулах гэж байна. Урд нь 2 жилийн өмнөөс эхэлж явуулсан. Тэгээд төр завсарлаад одоо нэг тийм бүсэг одоо юудээс суралцахыг хүссэн хүмүүсийн захиалгаа гэх юм уу да эхэлж байна. Тэгээ зуны удирдалтай холбогдуулаад тэгээ өөрсдийн гэсэн нөгөө юутай болсон дээр хээрийн төв сургалтын өргөөтэй болж байгаа гэдэг утгаараа тэгээд энэ нөгөө нэг мэргийн сургууль гэж шинэ сургалтыг сая 6 сарын 22-нд шавын тавьсан хээрийн сургуулийнхаа нээлтийн гэдэг юм уу баярт үйл явдалтай холбогдуулаад хоёр сургалтыг зэрэг зарлж байгаа. Тэрний нэг нь домчин маань сургалтаа. За тэгээд домчин сургалтаар хүмүүс юу сурах вэ? Ямар боломж та бүхэнд олох вэ гэдэг талаар танилцуулъя. Эхлээд ингээ монголчууд энэ нөгөө одоо миний ярих гэж байгаа зүйл ямар нэг утоп гэдэг юм худлаа зүйл биш, үлгэр гэдэг зүйл биш. Монголчууд бүгдээрээ нөгөө нэг эрүүл амьдардаг байсан. Эмнэлэггүй Монголыг, шоронгүй Монголыг, цагдаагүй Монголыг байгуулж чадчихсан гэдэг.
ялангуяа 13 дугаар зуунд тэрний өмнө хөнгөрний үед Итгэл хааны, тэрний өмнө Шанив хааны хөнөөгийн үед бүгдээрээ тийм соён гэгэрч ард нийтээрээ соён гэгэрчсэн ард нийтээрээ зөв эрүүл амьдрах хэв маягтай ахуйн тийм эрүүл амьдралын одоо үлгэр дуурайлал болсон. Тэгээ өөрсдийнх нь бодол санаа үг үйлдэл гэсэн маш их тийм сайхан цагаан эрчмүүдийг, эерэг эрчмүүдийг, охирчмүүдийг бидээ татан болгодог. Тийм өндөр түвшний нийтийн эрдэм мэдлэгтэй ард түмэн байсан учраас өвдөх тийм өвчин, зовлон байхгүй амьдардаг байсан. Тэгэхээр тэр л хувь маягийг иргэн дэлгэрүүлэх гээд энэ цагт одоо маш их тийм альтернатив унагаах ухаан буюу эмгүүгээр өөрийгөө эмчлэх. Тэр чиглэлд олон үйл ажиллагаанууд дэлгэрч байгаагийн нэг нь манай байгууллага юм эртний эмгүү эмчилгээг дэлгэрүүлэх. За тэр суурин дээр үндэслээд хүн бид өөрөө эмч юм аа, домч юм аа, отч юм аа, маарн юм аа, аграм юм аа гэдгийг таниулах зорилготой байгаа. Бидний удам мөсөөний өгдөөцүүд одоо юу гэдэг энэ цаг яаш ийм том ингээл олон эмнэлгүүдийг байгуулад тэгтлээ одоо баг хүн ам нийтээрээ ингээл ээлж дараалаад эмнэлэгт хэвддэг гэдэг юм уу, эмнэлгийн үйл хаалгыг сахидаг гэдэг юм. Тийм байгаагүй. Тэгэхээр тэр ийм боломж байсан. Өвгдүүд мань тийм ухаантай эрдэмтэй байсан. Нийтийн эрүүл мэнд, нийтийн эрүүл энх амьдрах боловсрол ахуй амьдрах хэв маяг зөнхөлж байсан. Тэрийг буцаж сэргэн. За тэгэхээр домчийн сургалт гэдэг юм маань онцлогийг танилцуулаа явчих. Манай хөтөлбөрийг бол би дэлгэрэнгүй ингээд бид нар ингээ гаргацсан байгаа шүү дээ хөтөлбөрөө дэлгэрэнгүй. За хараатах юм. Ямар утга учиртай вэ гэдэг. Тэгээд ер нь өвчний суурь хаана гэдэг юм бэ? Өвчний голомт юунаас үүдэлтэй? Хүмүүс бид яагаад зүгээр байснаа гинт өвдчихдэг юм бэ? Энэ тухай бол хүмүүс бодож үздэг л байсан байж таараа. Яач вэ? За тэгээ ерөнхийдөө нөх хөтөлбөр маань ийм ингээд танилцуулах гэдэг байхгүй юу? За нэгдүгээр энэ бол 14 өдрийн сургалт байгаа. 14 өдрийн сургалтын 11 өдөрт нь домчны тухай яаж монголчууд хүн болгон өөртөө домч байсан юм бэ? Эсвэл монгол хүний ижи бүхэн өөрөө одоо жор үдсэн чавганц хэмээгдэж бүхнийг одоо аахар шаахар домнохын ухаанаар аргалахын ухаанаар яаж үгийн шидээр яаж одоо хөрөөглийн хүчээр яаж хүн холбоосоор яаж эксийн домоорч гэдэг юм те эрүүл байсан. Тэр л соёлыг таниулах гэдэг байгаа шүү дээ. За тэгэхээр нэгдүгээр домч хүн хэн бэ гэдэг сэдвээр хамгийн анхны өдрийн хичээл эхэлнэ. Тэгээд домч байхын тулд ер нь тийм их мэдлэг хэрэггүй. Тэр олон эсийг ер нь бол энгийнээр ярихад энэ нь одоо бус хүмүүсийн үед магадгүй буруутгах юм уу тиймэрхүү ойлголт төрж магадгүй шүү. Гэхдээ юу үнэн тийм л байсан. Монголчууд одоо тийдэж штэ хүүхд уйлаад орилоод унгууд ширгэлждэг, домончдаг, энгийн агаар эмчилждэг. Тийм зүйлүүд зөндөө байна штэ. Тийм түүхүүд бодит намтрууд, бодит одоо юу гэдгийг тохиолдол үйл явдлууд зөндөө байна тийм үү? Тэгэхээр домч хүн гэж хэн бэ? Та өөрөө домч байх боломжтой. Гэт эхний өдрийн хичээл. Тэгээд хүн болгонд тийм удам хугацаанд домч гэдэг юм уу? Тодорхой хэмжээгээр өөрийнхөө өвчин эмгэгийг тусгаас өмнө, хүндрэхээс өмнө, өрөвсгөхээс өмнө сэргийлээд эрүүл амьдраа авчдаг байсан. Тэр зүйлийг таниулаад тэгээ хүн гэдэг бол бодлоо нэг сэжгээр өвдөж сүлжгээр өдрөн гэж ярьдаг. Тэгээ хийхээсээ хэлхээсээ бодох нь аюултай гэж. Тэгэхээр бодлоо зөв байлгах юм бол эсвэл бодлын хүчин дор буюу далд хумсрын хүчин дор. Одоо энэ цагт бол далд хумсрын хүчин дор, далд хумсар бүхнийг чадна ч гэдэг юм тэгээд нь шүү дээ. Тэр шиг тэгвэл хумсар дотор юу гэн бодлого гэдэг зүйл л төвлөрч байгаа. Тэгэхээр бодлын хүчин дор буюу яаж бодлын хүчин дор хүн өөрөө удам хугацааныхаа тэр жор үдсэн чавганц нартай буюу удам хугацааныхаа домч нартай эсвэл өвгдөөцтэй холбогдож өөрийгөө эрүүл байх боломжтой бай гэдгийг таниулна. Тэгээд домч тэнгэрийн тухай, хүн таван одны тухай, энэ таван махбодын тухай тодорхой ойлголтыг явуулчихна. Энэ бол хүн болгон наазах нь энгийнээр мэдчих хэвээр зүйл. Нэг таван махбодоо мэддэггүй хүн байхгүй шүү дээ. За, хоёр дахь өдөр нь болохоор бид нар сүнсний тухай хичээл заа явуулчихна. Угаасаа хүн бидний бид сүнс байна. Сүнс нь гэмтгэлээд махан бие өвдөхөөс өмнө сүнс нь бие өвддөг. Эрчмийн бид яриг гэмтлүүд үүсдэг.
сөрөг эрчмийн одоо мэдээлэл болгоомж сөрөг үг үйлдэл болгоомж нь харц хөдлөл болгоомж нь тодорхой хэмжээний мэдээлэл агуулгадж байгаа. Тэр мэдээлэл сөрөг үйлдэл сөрөг үгээр дагаад сөрөг эрчмийг л өөртөө хурааж байгаа. Тэр эрчим хаана хураагдах вэ? Энэ махан бие дээр энэ эрчмийн бие дээр чинь хураагдж байгаа. Тэгээд тэр нь удаан хугацаар хураагдаад хоримтлагтаад ихсээд ирэх юм бол ужграад ирэх юм бол өвчин махан бие рүүгээ өвчин үүсгэж байгаа. Тэр бид нар сүнсэн бие яаж ирүүл байлахгүй? Долоон сүнсээ яаж тэтгэх вэ? Яаж өөрийнхөө сүнсийг одоо өвдөдсийн дэм тусламжтайгаар ялангуяа ховлгаан өвдөдийн тусламжтайгаар эрүүл байлгах боломжтой вэ? Тэгээд бүгдэнд нь удам усаанхан ховлгаан өвдгийг холбож байна. Яа ховлгаан гэж хүн ямар хүн хэлэгдэг юм? Яагаад ховлгаан гэдэг юуг ховлдгийг тэнд? Ховлохын шинжлэх ухаан гэж яах гэж байгаа даа? Тэр химийн цаана, тэр алхимийн цаана ямар үзэгдэл болдгийг? Эрчмийн задрал, эрчмийн нэгдэл, эрчмийн хувирал, эрчмийн одоо ямар нэгэн байдлаар сарнилууд гэдэг зүйл, хуралдаанууд гэдэг зүйлийг явагдаж байна. Тэгэхээр тэр эрчмийг захирч чаддаг өвгдээцээ чинь ховлгаан өвгдүүд гэдэг ерөнхийдөө их багахан нэр томьёог базаад хэлчих юм бол тийм л ба. Тэгэхээр хүн болгоны удамд ховлгаан өвгдүүд байгаа. Удамд нь сайн лам байсан гэлээ номтой эдэмтэй лам нар байсан гэлээ гэж ярьдаггүй нэг ч монгол хүн байхгүй. За тэгвэл ховлгаан өвгдтэйгээ холбогдчихж сүнсний эрчим буюу сүнсэнд байгаа эрчмийн бид байгаа сөрөг эрчмүүдийг илүүдл эрчмүүдийг зохих байвал зохих ёсгүй тийм эрчмүүдийг яаж хувиргаж, ховлгож, задлж эсвэл хураан цуглуулж, нэгдүүлж эсвэл яаж өсгөврлөж эсвэл яаж нөөцлөх вэ гэдэг. Тэрийг маш өндөр түвшинд мэддэг хүмүүсийг хулгаадууд байсан. Тэр хулгаан өвгттэй холбогдож байж сүнсэн бие эрүүл байх. Энгийн тийм эрдэнэт суралцсан. Тэр тийм сүртэй биш. Нэг 7 сүнс биелийг ялгачих. Тэр 7 сүнсийн 5 нь оллоор ингээд 5 мах холтой холбогдоод 2 нь нар сарныхаа эрчмийн орон зайтай холбогддог гэдэг. Тэр тийм сүртэй хүн сурч чадахгүй зүйл биш. Тэгээ бид нар хулгаан өвгтийг холбоод өгч байна. Төрөүний тэр эхний өдөр нь бол удамд нь байгаа домж тэнгэрийн өвгтийг холбоод өгч байна. Бодлын хүчээрээ яаж өөрийнхөө эмчлэх боломжтойг нь зааж өгöd бодлын хүчийг нь идэвхжүүлдэг, бодлын тамхтай, бодлын хүчтэнгийн тамгыг сэрээж өгöd удам хугацааны өмнө бодлоор нь үгийг үйлдэлийг өөрийгөө засч чадах, өөрийгөө би энийг чадна, давн туулна, эдгэн гэдэг тэм сэтгэлийн хат хүч өгч чаддаг. Тэр өвгтөд эхний өдөр холбогдоод хоёр дахь өдрөд нь ховлгаан өвгтөд холбогдоод эрчмийн шилдэнгүүд өвгтөд холбоод өгч юм. Манайха шийдлээд өөрөө. За шийдлээд өөрөө. За дараа нь дараагийн өдөр болохоор юу яа? Хажидын аймгийн бурхттай холбоод өгч байна. Хажидууд гэдэг чинь цан дандаа эрдэм ухаантай, тарны хүчтэй, янз янзын эрүүл магтаалын хүчтэй, майн мэгзмийн хүчтэй, оюуны хүчтэй тийм мундаг инженер удам гсан байсан. Аауд нь хутаг товлгаадууд болоод ээжүүд нь хажид хандмаанар болоод тэгжил энэ монголчууд нөө зовлон үдсэн чавганц гэдэг нэрэн дараа үр удмаан эрүүл сарвал авч явсан. Хармуу бүхнээс хайрлан хамгаалж энэ яс цусыг ариунаар нь биднэрт татарч өгсөн. Тэр хажид өвгөлтэй нь холбож өгнө. Сүнсийг нь бас дахин тань сүнсний эрчмүүдийг таниулна. Эхний өдөр 5-7 сүнсээ таниулна. 2 дахь энэ 3 дахь өдрийн хичээлдэр эрчмийн төрлүүдийг таниулна. Ясан сүнсэнд ямар төрлийн эрчмүүд байх вэ? Цусан сүнсэнд ямар төрлийн эрчмүүд байх вэ? Махан сүнсэнд ямар төрлийн эрчмүүд байх вэ? Тэр эрчмүүдийг яаж дутууг нь яаж нөхдөг юм бэ? Илүүцнийг яаж зайлуулдаг юм бэ? Ямар орон зайнаас тийм үү? Энэ одоо махан сүнсний эрчмийг нөхөх илүү зохилтой бай. Хүн одоо эрчим бие дээр буюу сүнсэн бие дээр эрчим дутаад явхлаар яадаг. Тэр сүнсэн бие чинь эрчмийнхаа үлдэлтэнд орно, дутагдалд орно. Хүний яг адилхан миний махан бие дээр тийм үү тодорхой хэмжээний хужир давс дутаад эхлэе. Тэгвэл яах вэ? Хужир давсан дутаад эхлүүл миний махан бие яах вэ? Эсвэл миний махан бие дээр ус гэдэг юм аршаан дутаад ирлээ. Тэгвэл миний махан бие яах вэ? Тэрнтэй адилхан сүнсэн бие дээр өөрийн гэсэн эрчмүүд байгаа. Тэр эрчмүүд нь дутвал бид өлсөөд ингээд татангаршаад ингээд хоол тэжээлийн дутагдалд ороод султак болдог шиг тэр сүнс чинь султак бол өвдөн. Сүнс нь өвчтэй юм чинь сүнс нь өөрөө бидрийг гадуур ингэж бүрхэж гэрлэн биеэрээ гэдэг юм цацарган биеэрээ галбан биеэрээ бүрхэж байх хэвээр тэр бүрхүүл байхгүй болчих юм бол хап гэд дуртай хармуу эрчмүүд нэвт зохиж орж ирнэ шүү дээ.
нэг цоорхой байшингаар одоо гэдэг цоорхой гэрээр жаврууд хурдаг шиг нефт жаврууд хүйтэн жаврууд хурна шүү дээ юм би. Тэгээд тэрийг таниулна. Тэрийг хажид эмгэгдэн нь яаж эмчилдэг байсан бэ? Гэт хажид эмгэгдий чинь бүгдийг холбож өгнө. Гэх мэтчлэн ингээд явна эмчилгээнүүд. Тэгээд одоо юу гэдгийг ерөнхийдөө эмчилгээнийхаа хөтөлбөрийг дэлгэрэнгүй маш дэлгэрэнгүй бичсэн байгаа шүү дээ. Дөрөвт өдөр нь өрлөг сэтгэлийн дайснаа дарсан 16 архтыг холбож өгнө. Тамийн хилэнд 18 бурхтын холбоосыг удам мөксөндө галын шидгүү, удам мөксөндө сэтгэлийг ариусгах хэрхэн ариусгахаа мэддэггүй. Буддын ухаанд суралцж яваагүй дээдсгүй хүн байхгүй. Яагаад бурхан багш, яагаад буддын ухаан, яагаад бидний номтой, эрдэмтэй, чадaltaй хүмүүс бүгдээрээ хүний сэтгэлийг ариусгах гэдээсэн. Сэтгэл нь бугшсан хүн, сэтгэл нь хэртэй хүн махан биеийг хэртэж өвддөг. Тийм учраас сэтгэлээ яаж ариун байлгахгүй. Тэгээд сэтгэлийн дайснаа дарсан 16 архтын холбоосыг хийж өг. Гэх мэтчлэн ингээд за 21 ингэж явсаар байгаад бид яг удмынхаа 10 төрлийн өвөгдтэй холбогдно. Энэ 10 төрлийн өвөгд бидний махан биеийн бүгднгийн төрөл бүрийн өвчнөөс энэ сүнсэн бие төрөл бүрийн эрчмийн халдгаас сэтгэл биеийг төрөл бүрийн халгисал долгислоос ингэж хамгаалж тэгжээж биднийг эрүүл байлгах тийм боломжтой болгоно. Тэгээд нэгэнтээ энэ сургалтанд суугаад ингээд тэр олон өвөгдтэй холбогдсон хүн хямрлаа. Нөгөө олон холбоос домж тэнгэрийн өвгдийн холбоосоор хямарсны улмаас, уйлсны улмаас, уурсны улмаас эндэн сүрэг эрчим бэлчээд энэ элгэн дээр нь сүрэг эрчмийн хуралтай бижиж энэ зүрхэнд нь хармуу эрчим одоо хуралдчиж за гэдэг тэд чинь өөртөө унтжаахт чинь эсвэл бодохын төдийд эсвэл хүсхийн төдийд ирээд эсвэл хүсээчгүй бодоочгүй мэдээчгүй явж хаад нэгэнтэй холбоостой юм чинь үргэлж өөртөө чинь холбогдоод үргэлж өөрийг чинь цэвэрлж ариусгаж явах байхгүй. Тэгээд домжийн сургалтанд сууснараа та өвдөхгүй байх боломжтой болох гэдэг. Өвчин чинь айжмаар эдгэрэх боломж нь бүрдэх гэдэг. Нэгдүгээр, хоёрдугаар бүр зоригтой чиглэлтэй домжийн сургалтанд суусан хүмүүс яах вэ? Өөрийгөө эрүүл байлгана, өрөөлийг эрүүл байлгана, үр хүүхдээ эрүүл байлгана, ах дүүгээ эрүүл байлгана, эргэн тойрныхоо хүмүүс зөв үлгэрлэл өгөөд ингээд нийтээрээ эрүүл байх боломжтой тэрэл нөхцөлийг бүрдүүлэх гэх тэр зүйлийг таниад тэр таньсан зүйлээ мэдлэгээ дадлаг болгоод заншил болгоод өөрийнхөө арга ухаан болгоод ингээд насан туршдаа эрүүл явах боломжтой. Ер нь хүн тэнгээсээ болж гэдэг юм мэддгүйгээсээ болж л алддаг. Тэр алдж байгаа алдааны чинь нэг нь өөрийгөө өвчтөй болгож байгаа хэлбэр. За ярих уу. Тэгээ хамгийн сүүлийнх нь өдөр бид яг 11 өдөр болохоор далд хумсрыг яаж цэвэрлэх тухай зааж өгнө. Хүн өөрийнхөө сэтгэл далд хумсрсаад байх хувьд энэ хумсар дотроо гэдэг юм тарих оюун дотроо зүрх сэтгэл дотроо байгаа богшмолуудыг өөрөө гомдлуудаа өөрөө тайлаа сурч хэрэгтэй. Өөрийнхөө ингээ бухимдаад байгаа стресстэй байгаа тэр стресс бухимдлаа хүн яагаад стресстэй яагаад бухимдаад байгааг мэдэн шүү дээ. Хин нэгэн хүн ажилгээд одоо хамт олонтойгоо таарахгүй бол бас бухимдна стресстэй. Эсвэл сансан хүссэн зүйл нь бодсноор болохгүй бол бухимд сандар твдэж стресстэй. Явсаар бол стресс рүү очиод. Тэгээ энийгээ хүн өөрөө мэдж байгаа юм чинь тэрийг бидний зааж өгсөн хичээлийн дур далд хумсрын төвшөнд өөрийгөө мэдээлэл хумсар дээр байгаа мэдээллүүдээ салгаад, багсгаад, аргалаад цэвэрлээд явчих тэр боломжийг олгоно. Тэгээ окторгон 2 сүнс гэдэг окторгон 2 наран саран 2 сүнс буюу тэнгэрийн дээд биеүүдтэйгээ үргэлж холбоостой байх боломж аргууд чинь таниулаад өгнө. Тэр окторгон 2 сүнсний цаана наран саран сүнсний цаана байдаг өвөг дээдсийн чинь домж тэнгэрийн өвөг дээдсийн чинь холбоод өгнө. Тэгэхээр тэр хоёр дээд өвгдийн холбоосоор дамжаад бид арга ертөнцийн буюу галан махуудын гэдэг амиан тэтгэх эрчмээр дутахгүй бэлэг ертөнцийн сүнсэн бие тарих оюуна тэжээх тэтгэх эрчмээр дутахгүй их дэлхийн 5 махуудын эрчмээр дутахгүй ингээл эрүүл сурвал явах боломжтой болж байна. Тэгэхээр заавал домж болох гээд байгаа хүн манай сургалтанд суугараа гэж өөрөхгүй. Зөв эрүүл амьдрахыг хүсэж байгаа хүн. Эрүүл амьдрах хэв маяг суралцъя, дадлагжъя мэдлэгжээ гэж байгаа хүмүүс манай сургалтанд суухан их үр дүнтэй. Одоо юу гэдэг энэ тэнд очиод за одоо гадуур тэгдэг штэ. За одоо юу гэдэг жишээлбэл одоо бясалгал хийгээл гэхэд бясалгалын цаана бодлын хүчээр бодлын өвөгдөлтөйтэй холбогдох боломжтой. Бид нар тэгвэл хамгийн ихний өдөр бодлоор холбоос өгдөг чинь. Мөргөлөөр бид өвөгдөлтөйтэй холбогдоод мөргөлийн хүчин дор өөрсдөө эрүүлчих боломжтой.
урлагийн хүчинд эргүүлжих боломжтой. Сүнсний аялал энэ бие дотоороо аялж сурах хэрэгтэй. Зүрх рүүгэн аялж, илэг рүүгэн аялж энэ дотоороо судсан дотороо хүн өөр жинхнээс аялж сурах хэрэгтэй. Аялж явахдаа хаана ямар тэглэл байна? Хүрдүүдээрээ дамжиж аялж сурах хэрэгтэй. Хүрдүүдээр дамжиж аялж хаад за би орон хүр дээр орлоо гэтэл өнчин тархины тэр хүрд энэ баруун нүдний тэр хүрд энэ хөмсгний энэ хүрд ингээд аяллаа гэж яваад ингээд бүх биеэрээ аялаад явж байхдаа тэнд байгаа хүрдний гацаануудаа тээгүүдээ салгаад эрүүлчих боломжтой. Дутуу өрчмөдөө нөгсчих боломжтой. Энэ хичээл дээр тийм бас хичээлүүд явагддаг. Тэгээд бяцлаглаар эрүүлж юу гэдэг лээ? Авид бурхан холбоос байгаа тийм холбоос. Бурхтын холбоос буюу одоо энэ тархин дотор байгаа холбооснууд шүү дээ. Хин нэг шинээр бий болгоод юм нааж өгöd байгаа зүйл ерөөсөө биш. Тэгэхээр эцсийн дүндээ энэ домчин сургуулийн хамгийн гол зорилго бол хамгийн том давуу тал, хамгийн чухал ашиглал нь юм гэхээр өөрийгөө танин мэдээд боломжтой бол өөрийн гараараа өвчин хураасан байдаг учраас өөрийн гараараа өвчин амруугаа авч хийсэн байдаг учраас өөрийнхөө дүрэн мөчийг өөрөө хөдлөхгүй барьсны улмаас өвчин үүссэн байдаг учраас өөрийн сүнсгэл биеийн орон зай одоо энэ махан биеийг бол сүнсгэл бие амьдруулж байгаа шүү дээ. Нарийн бие бид нарийн бие гэж байна шүү дээ. Нарийн бие амьдруулж байгаа. Тэр нарийн бие нь хоолоор үлдээд дутаад ирэхин цагт махан бие ямар нэгэн сүр гэрчмийн цөмрөл цохолтод маш амархан өвддөг одоо өртөх боломжтой болдог учраас энэ мэд шалтгаануудын улмаас юунаас болоод гэмтээд байгаа юм. За хэрэг гэмтсэн бол энийг цэвэрлэх боломж байна уу? Боломж байгаа бол тэр нь ямар аргууд байгаа юм бэ? Яаж тэрийг хэрэгжүүлж болох юм бэ гэдэг ийм том арга техникийг зааж өгч байгаа шүү тамны домчин сургалт төвтгөр их онцлог. Тэг хүмүүс ингэдэ зарим хүмүүс би энэ талаар чинь ямар ч мэдлэггүй шүү дээ. Би одоо сурч чадах юм болов гэдэг хүмүүс суугаад байдаг байхгүй. Гэтэ махан биетэй хүн болгонд хамааралтай шүү дээ. Энэ би нэг айтайхан авч явах ёстой юм чинь. Тий. Тэгэхээр хүмүүсийн хувьд заавал тодорхой бид нар шаардлага тавьдгүй шүү. Заавал одоо энэ эрчим минерийг судалсан байх ёстой. Хүний биеийн талаар одоо тодорхой хэмжээний мэдлэгтэй байх ёстой гэсэн шаардлага тавьдаггүй. Угаасаа махан биетэй тэрийг нэг энэ дэлхий дээр амьдрах хугацаанд айтайхан ашиглаад, айтайхан амраагаад одоо буцах хугацаа хүртэл айтайхан тэрлэх ёстой учраас энэ махан биеийг ямар ч анхаарал тавих ёстой. Боломжтой болвол заавал өвдөд зовж иж насыг барах биш. Тэрнийхээ наан нэг айтайхан арга техник, ухааныг, ухамсарыг ашиглаад, боловсрол мэдлэгийг ашиглаад авч явах энэ техникийг зааж байгаа шүү. Тийм болохоор хичээлийн бас хамгийн чухал нэг хэсэг нь юу гэхээр энэ тархин дотор их хвчлэн холбогдоод байгаа маш том орон зайдын холбоосуудыг бүхэлдэг, холбоосуудыг холбож өгдөг. Энэ холбоосын тусламжтайгаар энэ махан биеийг цаашдаа яаж айтайхан авч явах юм бэ? Өөрөө мэдээж дадал үүсгээд хөгжүүлэх ёстой. Ямар ч үсэн суурийн тавиад өгж байгаа. Тэгэхээр өөрийнхөө махан биетэй хайртай бүх хүн одоо анхаарах, бүх хүнд хэрэгтэй юм сургалт, ийм мэдлэгийн орон зай юм байна. За тэгээд дээрэс нь одоо бид нар юм шүү дээ. Энэ манай сүнс заслын хичээл гэж байдаг. Тэгэхээр энэ сүнс заслын хичээл дээр бол сүнсийг цэвэрлэхийг заадаг байхгүй юу? Гэтэл манай домчин хичээл дээр бол сүнс одоо жишээлбэл юунаас болоод цус багталтанд хүн орд юм бэ? Эрчим талаас хүнд юу нөлөөлөд идэг юм бэ? Одоо зөвхөн цус гэхгүй шүү дээ. Булчин байна, яс байна, тунгалгийн систем байна. Одоо энэ үе мөч байна. Тарих мэдрэл байна, уус байна. Гэх мэт маш их олон орон зайд бидний махан биеинд хамааралтай баа шүү дээ. 5 цул 6 сая хэрэгтэй байна. Тэгэхээр эднэр дээр болохоор идэж ууж байгаа зүйл мэдээж нөлөөлнө маш ойлгомжтой. Амьсгалж байгаа агаар нөлөөлнө. Амарж байгаа амралт, нойр сэтгэл санааны байдал нөлөөлнө. За энэ дээр сэтгэл санаа буюу далд хумсаа дээр агуулгадж байгаа мэдээлэл маш ихээр нөлөөлдөг. Дээрээс нь бидний энэ бие тэжээгээд байгаа энэ хийн судал суугч гэж ярьдаг. Зарим одоо энерги судлаачид бол пран бүх орон зай, пран буюу эрчим бүх орон зайч гэж ярина. Зарим нь 72,000 эрчмийн судал суугч гэж ярина. Зарим нь болохоор меридиан гэж яриад байгаа. Бүгдээрээ ерөнхийдөө бол маш ойролцоо зүйлүүд байхгүй. Тэгэхээр эднэрээр дамжуулж махан биеийн нөлөөлж байгаа эрчим энерги орон зай гэж нэг юм байна. Хүссэн үсээгүй. Бид нар ямар дэлхий дээр ганцаараа амьдарч байгаа биш. Тэгэхээр тэр орон зайг тэгвэл ямар тохиолдолд тэр орон зай гимтээд тэгээд тэр махан биеийн дээр өвчлөлт агуулчаад байдیں۔ Эргээд тэр орон зайг бид тэгвэл ямар аргаар цэвэрлж болох юм бэ? Хоол хүнс талаасаа, хөдөлгөөн талаасаа, за тэгээд орон зайн эрчим талаасаа гэдэг ингээд нарийн тодорхой заагаад ингээд сургадаг. Тэгэхээр энэ хичээл дээр бол ингээд тайлбарууд нарийн явдаг учраас ихэвчлэн хичээлийн дараа бол өөрийнхөө махан биеийг илүү хайрлаж сурна да. Тэгэхээр хүн болгонд нээлттэй шүү. Махан биетэй гэж өөрийгөө бодож байгаа. За энэ биеийг хайрлал нэг удаа ч гэсэн анхаарал халамж тавьчих. Бид нар чинь ингээд нөгөө юу штэ гимтэж бэртэхгүй явах нэг ховор. Хин нэгэн хүн нүдний одоо янз бүрийн бохор эрчим бас өртөнө. Хин нэгэн хүний сүрэг үгийн эрчим цохиулна. Хин нэгэн хүний бодлын эрчим янз бүрийн зүйлд бас цөмрөөр сорчин.
Хэрэв бид нар өөрөө эмзэг байгаа тохиолдолд бид нар хүн юм чинь алдаж онно бас унан ядарна. Тэр тохиолдлуудаа гэмтэл нэг байдаг учраас ядаж энэ үед танаас шалтгаалж хийж болох юм юу юм бэ? За тэрнтэйгээ тэр аргуудаа танилцна гэсэн. За тийм учраас туйлын чухал сургалт шүү. За жишээлбэл одоо тэгээд нөгөө нэг энэ сургалт толгон дээр нөгөө төрлийн. За үүлийн сүнсээр дамсан бүх төрлийн өвчин, ясан сүнсээр дамсан бүх төрлийн өвчин, цусан сүнсээр дамсан бүх төрлийн өвчин, амин сүнсээр дамсан гэдэг ингээд долоон сүнсээр л дамнаж угаасаа өвчээрнэ. Тэгэхээр долоон сүнснийх нь өвчнийг эдгээдэг, эрчмийг нь тэтгдэг, эрүүл байлга, эрүүл мэндийг сахин хамгаалдаг долоон төрлийн өвгөтэй холбогдчих байхгүй юу? За тэгээд дээрэс нь жишээлбэл одоо ингээд шүүрлийн булчирхай өвчин, дотоод өмчин тарих, дотоод шүүрлийн булчирхай, гадаад шүүрлийн булчирхай гэдэг булчирхаан гэмтлүүд өвдлээс өр хүрлийн эсүүд гэх. Гэтэл тэрийг эмчилдэг өвдөд угаасаа л хурмаст буюу агаар манлын домчнор энэ төв байдаг домч нарыг холбож өгч байгаа гэсэн үг байхгүй юу? За ясан сүнсийг эрүүл байлгадаг гэх юм бол чулуун махбодын буюу нэг савдаг твийн домч нар. Энэ савдаг төв чи өөрийн гэсэн нэг ан амьттай, өвс ургамалтай тэрийг орхойдуулахгүй, эрүүл байлга, өвдүүлэхгүй байх, мутаас оруулахгүй байх ингээд янз янзын тийм одоо бас нэг домч нар бэж ч тэд эрүүл байдаг. Тэгэхээр тэр хүмүүстэй бид холбочих байхгүй. Тэгэнгүүт дахиад энэ агаар мандалж, агаар туслын замаар энэ олон тоо шороо, утаа тортог, хортой хоргоо үнэр хиймийн бодисуудын дүнд энэ агаарт байгаа төмөн олон амьтад өгч байгаа. Жишээлбэл одоо томоос нэрх юм бол нөгөө шувуу муу, жижигээс нэрх юм бол царцаа одоо ирвэхээ юу ч гэдэг. Энэ бүгд ч адилхан өвдөд бас л адилхан өвчж байгаа. Гэтэл тэрийг эмчилдэг хурмастын өвдөд гэж байдаг. Домч нар, отч нар. Үл тэдэртэй нь холбож байна. За тэгэнгүүт шин мандал буюу өв сургамлын аймаг гэж бодъё л да. Тэгэхэл өв сургамлыг бид нар ямар их бохирдуулж байгаа вэ? Ямар их угааз, хог, шавхруу бүгдээ хөрс рүү асарж байгаа. Энэ хөрс чинь уг нь ингээд хэрвээ ингээд хүн бид цэвэрлэхгүй байгаа шүү дээ. Тэгэхэд өөрийгөө эрүүлжүүлээд бидний бохируулгаад хогоон булаад угаацсан асгачихсан ч гэсэн тэр төдөлгүй эрүүл сарвал болоо сайхан алагдсан гургаж байна. Энийг хэн ийм эрүүл болгоод байгаа энэ хөрс юм. Шин мандлын домч нар. Тэгэхээр энэ махан сүнсний чинь цаана шин мандлын домч нарыг холбоод өгч байгаа. Амин сүнсний галыг бохирдуулахгүй байх, галаар дамжиж орж ирдэг зөндөө олон хурц эрчмүүд гэдэг юм, хорсол зам зүхлийн эрчмүүд тийм үү? Тэн дээр сууддаг альбин тэрэнгийн одоо улбаатай гэдэг юм, халдлага дайрлагын улмаас үүссэн өвчнүүд байна шүү дээ. Тэгээд тэрийг хэн эмчлэх юм бэ? Нарны айн, аюуш бурхтууд, авид бурхтууд, 10 хангалууд ингээ явж өгнө шүү дээ. Усан мах хотоор дамжаад бид нар булаг шанд гол мөрөнд ямар их бохирлж байгаа вэ? Тэгээд тэрийг бид нар уусан малын махыг идэж जैन амтны одоо гаралтай хоолтож ил хүнсийг хэрэглэж जैन. Тэгээд тэрнэр ундаасан гэдэг юм уу тэрний уур одоо манан буданд ургасан үүснэ хоо гэж. Энийг тэгээд хэн цэвэрлж байгаа? Одоо эхлэр улсын 21 дарих хөдөлж гихмиштэй ингээд дарих хийж нартай холбогдож. Ингээд бүх домч нар бид нартай ингээд холбогдчихно. Бид нар заагаад тэр хөмсгөн дээр чинь тэрийг холблоо, гүртэн өвдөж энд чинь холблоо. Хувилгаан өвдөж энд чинь, отож өвдөж энд чинь, манд өвдөж энд чинь, цэнд бурхны цэнд тэр үл мэндийн цэнд бурхан тийм үү? Авид бурхан, аюуш бурхан. Ингээд холбоосын хийгээд өглөөгээд өөртөө бүгд холбогдно. Холбогдсноо мэднэ, уйлна, унжин, баярлна, хөөрн, огшин, амгшин талархна. Тэр байдлаар мэдрүүлээд нэгэнтэй холбоос үүссэн юм чинь бид эрүүл явах үе талах шууд нэгдэж байгаа. Харин бид эрүүл болох гээд хичээгээд байгаа. Тэр холбоосоор дамжиж эргэжчмүүд орж ийл нөгөөдөл чинь одоо юу гэдэг эмчнэр гүйжээлтэй өрхийн эмчнэр гүйжээл ингээл жоохон хөөх төрсний дараа ингээл үсчээл нялхсыг эмчилжээл за тэгээрээ ингэрээгээ зөвлөгөө өгчээд явдаг бол нөгөөдөл чинь 70 ертөнцийн нэг домчнор чинь гүйжрээл унтаж яахт нь те энд нэг юм болчтой энийг тэгчи за чи одоо юу гэдэг битгий уурлаараа битгий бухимдаараа гिचээд явдаг нь маргааш нь өглөө сэрэг нэг сайхан ууртаа өмснө маргааш нь нэг сайхан сэрэгцэн бүх юм сайхан болсон юм шиг энэ бүгдий чинь цаана химэл юм явагдаж байгаа шүү дээ. Бид хоёр ертөнцид зэрэг орж байгаа арга билгийн ертөнцид арга билгийн шүтэн барилга гэж энийг хэлдэг. Яагаад ангаахын тэмдэгэн дээр арга билгийн шүтэн барилгын тэмдэгнгээд могоон зэрэг байгаад байгаа. Хоёр могоо ингээд зөрчсөн хоёр могоо байгаад байгаа. Тэгээд тэрийг яагаад арга билгийн шүтэн барилга гэж нэрлэдэг байгаа. Тэгвэл бидний махан биеийг энэ цагийн эмчнэр нэмжилдэг бол эсвэл хүн бид өөрөө анхаарах ёстой. Бид нар энэ цагийн эмчнэр өдрөө өөрсдөө байх ёстой. Уг нь тэг хоолоон зохицуулаад, амралтаан зохицуулаад, агаар салхи, дулаан хуц хунраа өмсөд ингээд зохицуулж байгаа нэг талаасаа бид нар өөрсдөө эмнэж байгаа, ангааж байгаа. Тэгвэл сүнсэн бие буюу эрчмийн бие чинь 70 ертөнцөөр бэлэг ертөнцийн өвдөөцүүд ирээд ингэж хоёр ертөнцөөрөө эмнэж байгаа байхгүй. Тэгжээж бид ангаа эрүүл байдаг. Тэгэхээр энэ л бүгдийг заагаад өгчин. Тэгэхээр
заавал домч, оточ, маарам, аграм, дүүрэн одоо болох гэж байгаа хүмүүс гэдэг юм худаг толгойн болох гээд байгаадаа биш. Энэ өвгдийн хүчин дор эрдэм ухаан дор тамах тэмдгэн дор оюун бодол дор эргэж ирдэг, эргэж тойрж байдаг тэр өмгөөлөл дор, эвэгээл дор, ерөөл дор бид эрүүл байх гээд байна. Мөнхийн үргэлжийн энэ л боломж үйл таалаг нэгээд өгч байна. Одоо номтын тэнгэрэг байгаад байна. Бид нар маш олон номтын өвдөөцийн үр садыг сэрээж байна. Тэднийг бид нар үйл хэрэгтэн шогшуулж байна. Тэгвэл бид нар адилхан домч тэнгэрийн өвгдийн үр садыг ингэж л сэрээдэг. Ингээл сэрээчдэг. Очоод ингээд ямар хээр очоод тэгэрээ ингээрээ одоо дэгцээрээ өвсрээрээ хараарэ гэдэггүй. Хичээл зааж арангаа бүх юмыг хийлгээл холбоод өгчдөг. Тэгжээж тэд нар домч. Тэгээ манай сургуулиудаас төгссөн хүмүүс өөртөө төгсөөд хичээгээд хүн амтаа эмчлээд явах юм бол өөртөө нэг л мэдхэд би хүнийг тэгж эмчилжлээ. Би ингэж үгээрээ эмчиллээ. Би ингэж алгаараа эмчиллээ. Би ингэж өрөөлөөрөө эмчиллээ. Би ингэж халуун гараараа төөнөө тэгж сурсан юм ашиглаад ийм аргуудыг хэрэглээд би манал бурхныхаа таринаар би хажид одоо 21 дархийн одоо хүчин дор тэгж заслаа. Би галаар ийм засал хийж өглөө. Би сүүгээр ийм одоо шившлэг хийж өгч уулгалаа тэгж би эмчлээ гэж явж байна. Ингэж манай сургуультаас төгссөн олон сайхан хүмүүс мэдээж их үнцэн өвгдөөсөө холбоосонд орчоод гараа явчихна. Тэгээд нэгэнтээ тэр хүмүүстэй холбоостой, зүрхэнд холбоостой, тархинд холбоостой бүх өрцөн холбоостой юм чинь тэрийг сураа ингэ гэж байна. Одоо ингэ гэж байна. Тим бодлорж идэв энийг их ёстой гэж хэлэгдээд байна. Ийм бодол төрөөд байна. Би ингэсэн юм болоод байна гэх. Ингээд цааш өөрийгөө хөгжүүлээд өөр шинэ юмудаа сураад дэлгэрээ явчихж байгаа. Ийм олон ингэж явах хүмүүсийн бид нар үүд хаалгыг тавьж өгсөн. Тэгээд дараагийнхаа хүмүүсийг бас гаргаж ирэх болол бүх монголчууд маань өөрөөсөө эмчлэх ухаантай болж хэрэгтэй. Заавал нэг хэсэг нь өвдөж ирчээл ингээд би өвдцөө одоо энийг эмчлэхлээ нөгөөдөл нь эмчлэх гээл ингээд тийм ч төрийн тойрог шиг байх ёстой биш шүү дээ. Тэгэхээр хүнийг бид нар оюунжуулж байгаа, бид нар эрүүлжүүлж байгааг нэг цаана манай энэ домчин сургалт оршиж байгаа энэ домчин сургалт маш үн цэнтэй сургалт. Та нар удмын 10-ын 10 өвгдөөцтэйгээ 10 өвгдөөцийн зөвхөн нэгэнд нь 10 хангална явж байгаа гэд бодороо та нар түрүүн сэтгэлийн дайснаар дарсан 18 16 их арахад энэ чинь тэднэртэй холбогдох тийм амархан биш шүү дээ. Худаг толгойнуудаа хаана ямар тамга тэмдэг байдаг тийм өвгдөөц байдгаач мэдгүй явж хат нь байдгийг таниулж холбоосыг хийж өгөөд холбоосыг өөрөө мэдрээд ич эрдэм чадалтанд өөрөө тэрийг нь гайхш бэрхширчээд тэгээ тэрэндээ тэгшрээд эрүүлсэж байгаагаа баясаж байгаагаа хөөрч байгаагаа сайн сайхан явж байгаагаа талархаад гэдэг юм уу яриад хөөрөөд огшоод онгочоод явах сайхан зүйл хаа байгаа юм бэ. Тийм л өчтөө. Тэгээ бид нар зөвхөн холбоос ирэхгүй хичээлээ заадаг. Манай хичээлээр энэ домчин сургууль 2.5 цаг үргэлжилдэг. Эхлээд онол тодорхой хэмжээний онлын төвшний тийм гүнзгий онол байхгүй. Ерөнхийдөө нэрээ тийм штэ тэгж яриад сонссон биш үү? Хальт нэрээ сонсч ирсэн биш үү? Цаана ийм өчртэй байсан ба. Энэ чинь ийм холбоостой байсан юм ингээд тэр юмудын онлын төвшний хичээлийн зааж өчвөл дараа нь холболтуудыг хийгээл хийсэн холболтуудаа бэхжүүлээд тэгээ 11 хоногийн дараа 3 хоногийн дадлага хийдэг. Нөгөө холбож өгсөн бүх өвгдөөцийн дахин холбож байгаа холбоосонд нь оруулаад сургаад яах ёстой, хийх ёстойг нь хэлж өгöd. Тэгээ 11 хоногийн 3 өдрийн дадлагтайгаар ингээ 14 хоногийн сургалт байгаа. Тэгэхээр их үн цэнтэй сайхан сургалт гэдгийг л хэлье. Бид нар эмчнэр бэлдэх гэж байгаа биш. Эмчнэр бэлдэх. Бид нар ямар нэгэн эс заах гайгүй. Бид нар тэрийг заагаад авах шаардлага байхгүй. Гэхдээ бид нар ерөнхий түвшинд нь заачна. Эсний чин цаана одоо митохондр нь ийм шүү, мембран нь ийм шүү, Golgi аппарат нь ийм шүү, бөмбөг нь ийм учиртай шүү, шилбүр нь ийм шүү. Бид нар бүгдийг хэлнэ. Заана ярина. Яах гэж хэлээссэн байдаг, яах гэж харбасан байдаг. Бүгдийг яриад өгчнө. Газрын тэр ховор элементүүдийн нөтөлтэй яриад өгчнө. Юу? Эс хоорондын завсрын газрын элементүүдийн тэр хэмжлэн дээр бүгдийг ярьчин хэлчин. Тэгээд тэр нь зөвхөн ярьж хэлээ сонсоод өнгөрөхөд л хангалттай. Гол нь эхлээд эрчмийн бич нь өөрөө 95% эзэмлдэг учраас 95% дээр эрүүл байх юм бол 5%-аа махан бие хүн эрүүл аваад явчнаа. Тэр л дээрээс нь эрүүл хоолтой одоо эрүүл хоолны зөвлөгөөтэйгээр гэм хамгийн сүүлийн дээр дадлагууд дээр тодорхой хэмжээний зөвлөгөө явчихна. Асууж сонирх юм бол нэг хичээлүүд дээр бас тайлбарлаа явчихж байгаа. Тэгээд хүн хүсэж асуух юм бол манай багш нар маш олон юмыг тайлбарч чадвартай болсон. Манай багш нар нэлээд хүч хэрэгжээд нэлээд өргөжөөд тэлээ гарч ирж байгаа. Тийм багш нар хичээл заа. Тэгэд одоо сурсан хүмүүсээс эвгүхт нөө түрүүн таны хэлсэнчлээ аюу хивээсэн байдаг штэ. Нөгөө сүү шившдэг, аршанаа шившиж хүрдэг, хоол ундын шившдэг, нэг хомхоо долоосныг нэг шившээд нэг үлээгээд эдгээчдэг. Тийм энгийн чадваруудыг их суудсан байдаг.
Тэгээд одоо үр хүүхдийнхаа хүртэл замыг хүртэл нөгөө одоо өөрийнхөө бодлороо, ерөөлөөрөө, магтаалаараа ингээд цэвэрлдэг ийм өөрийн гэсэн ийм аргуудтай болцсон байдаг. Эндээс маш их юм дэлгэрдэг л дээ. Нэгэнт нөгөө энэ маш их олон холбоосоо тархинд хийгдэнэ. Тэндээс тухайн хүнд онцлогоор арай түлхүү илүү хүчтэйгээр мэдрэгдэх тийм холбоосод бас байна. Тэгэхээр тэр холбоосоо улам хөгжүүлээд цаашаа ингээд өглөө болгон орой унтахтаа жишээл тэр холбоосоо бодож байгаад унтахад одоо тэр холбоос орнд дамжаад өөрийнхөө сүнсгэл бие цэвэрлэгддэг. Эсвэл өглөө босч ирэхээс өмнө яг орноосоо босгоос өмнө холбоосон дээр төвлөрөхөд одоо өдрийн хамаг ямаа тэр холбоосон дор одоо хамгаалж авдаг, цэвэрлж авдаг, хүчжүүлж авдаг тий. Гэхдээ ажил амьдралдаа энийг бас маш ихээр өргөнөөр ашигладаг шүү. Зөвхөн эрүүл мэнд төдийгүй. Тэр хүмүүс энийг нөгөө цаашаа хөгжүүлээд одоо хүүхдүүдээ өглөө босоход нь зөвхөн үнэрлэх төдийд одоо нөгөө тарин ном хүч одоо ямар холбоост нь тухайн үед илүү чухал орж ирж байгаа тэр холбоосоор дамжуулаад янз бүрээр ингэж ашигладаг. Өөртөө өөрийнхөө эрүүл мэнд болоод гэр бүлийнхаа одоо сайн сайхны төлөө. За шеэрлээд өгөх сайхан байна те. За тэгээд нөгөө нэг хамгийн сүүлийн өдрийн хичээл дээр бид нар өнгөрсөн амьдралуудаас хүний тэгдээд ирчихсэн төрхтөөл нөхөд зарим хүмүүсийн гомдомхой, төрхтөөл зарим хүмүүсийн хүнийд гонигтай яа нэг тийм байдаг шүү дээ. Тэрний чинь цаана өмнөх насны амьдралуудын тийм нэг далд тухамсрын одоо сүмсний мэдээлүүд байхгүй далд тухамсрын гэж нэрсэн. За тэр далд тухамсрын мэдээллүүдийг бид 11 дэх өдрийн хичээлээр арилгаж өгөөд яаж арилгадаг ерөнхий аргуудыг зааж өчөөд тэгээ өөрт аз жаргалын 4 даавар гэдэг том 4 даавар гэдэг шүү дээ хүн болгонд хэрэгтэй серотонин допамин, окситоцин, дофамин гэдэг. За тэр аз жаргалын даавруудаа аль бөмбөн дээр яаж татаж яаж бий болгох юм бэ? Тэр маш энгийн. Яаж хүн урамшуулдаг урам зоригийн дааврыг өөртөө бий болгох юм бэ? Яаж хүн баяр багтлын дааврыг өөртөө бий болгох юм бэ? Яаж хүн итгэл найдварын дааврыг өөртөө бий болгох юм бэ? Яаж хүн аз жаргалын дааврыг ингээд 4 даавраар монголоор нэрлэжээ. Тэгээ энэ 4 дааврыг хүн өөртөө маш энгийн аргаар бий болгож болох юм бэ? Энэ 4 даавар тийм үндсэн 4 даавар дутагдахгүй л байх юм бол хүн өвдөхгүй. Элэгч нь эрүүл байна. Зүрхч нь эрүүл байна. Бөөрч нь эрүүл байна. Тархич нь эрүүл байх байхгүй. Тэгээ энийг ийм энгийн юмудыг заагаад өгчөж байгаа ерөөхдөө. Тэгээ хүн тэмдэглээд авсан гэх юм хичээлээ тэмдэглээд авчин тийм үү? Тэрнийхаа дараа тэрийг давтаад хийгээд ингээд дадал болгочих юм бол тэр чинь холбоос бүтэр юу чинь нэгдвччих юм бол үргэлжийн мөнхийн сая илдэр бодохын төдийд гэдэг юм уу? Хүсхийн төдийд чинь буучаад хүсхийн төдийд энэ би цэвэрлэгчээд хүсхийн төдийд үүдээ тэнд хатгachсан хатгуур зүгээр очоод энд янгинжсэн янгина зүгээр очоод ёо хатгачлаа за гээл ингээл бодоод өгдөө нь алуулаад тэрийг эдгэчих жишээ нэ ингээд яваад байвал зүгээр тим сургалт байгаа үнцэн ийм сургалт шүү тэгээд 500 сая төгрөгийн үнэтэй тим сургалт 14 хоног үргэлжлэнэ 14 хоногийн сургалт наадмын онлайнаар явж байгаа тийм 29-ноос эхэлнэ 29-ноос эхэлчээд 11 хоногийн сургалт ч та 29 30 1 2 3 4 5 6 7 8 9 гэд өндөрлчөнгөтэй наадмыг өнгөрөөгд 10 13 14 15-нд дадлгаар орчих болно. Дадлгыг яг хүмүүс танхимаар орвол илүү үр дүнтэй байдаг. Бид нар бол дадлгыг хайхан дээр авчиж хийх бодолтой байгаа. Хэрвээ хүсэх юм бол үгүй бол энэ танхимдаа хийж болно. Уг нь хайхан дээр очиод гэдэг юм яг эсний дэргэд нарны дэргэд охирчмүүдийн дэргэд уул хадан цэвэр тунгалаг гэрчин магаар сүлдээний дунд хийчих юм бол илүү л үр дүнтэй өгөөжтэй байх учиртай тийм нэг сургалт байгаа шүү. За тэгэхээр онлайнаар явагдана хичээл нь яг хадгалагдана хэрвээ ажил төрөл нь амжихгүй байгаа хүмүүс байх юм бол гэхдээ яг нөгөө дадлагын хугацаанд бол хүмүүсээс бас санал авна. Тэгэхээр тэр хугацаанд нь өөрсдөө хариулаад яг нийтээрээ бас тэгээд байгалийн эрчимд гараад мэдэрч чадах юм бол бас түн сайн сургалтын үр дүн бас өндөр байх болно. За тэгээд сургалтын төлбөрийг хэлсэн 500 сая төгрөгөөр бүртгэж байгаа. Тэгээд дээрэс нь тэр сая юу хэлэх гэж мартчихва. Ингээд түрүүний окситоцин, допамин, одоо серотонин үндсэн дааврууд байгаа шүү дээ. Хүмүүс чинь бол нөгөө стресс бухимдлын эсрэгэл хүнийг одоо тархалаатай байлгахын тулд хүнийг стресс бухимдлаас хурдан түргэн аврахын тулд цөхрөл гомдлоос нь салгахын тулд үйлчлдэг гормонууд. Гэтэл тэр гормоны ихэнх хүмүүс ямар байдлаар өөрийн махан биендээ бий болгодог вэ гэхээр яг хөдөлгөөн хийж байгаа, йог хийж байгаа хүмүүс бол тодорхой хэмжээгээр өөртөө бий болгож чадна. Яг л хөдөлгөөнөөр үүсдэг. Тэгж чадахгүй ихэнх хүмүүс төр бол нөгөө хөдөлгөөн хийж чадахгүй маш их асуудал хөдөлгөөний бэрхшээл үүссэн, хязгаар үүссэн тохиолдолд ихэвчлэн тэрийг буруу хоол хүнс буюу одоо түргэн хоол хүнс, маш их амталсан хоол хүнс, эсвэл хэтээдсэн глюкозын хэрэглээ буюу хэтээдсэн сахар ихтэй хоол хүнснээс шарсан хуурсан хоол хүнсээс авах юм дадал үүсгэсэн байдаг. Тэгээд энэ тийм зөв дадал биш учраас биед маш их хор хохиролтой заавал бухимдсан үедээ ямар нэгэн тэр тодорхой төрлийн хүнсийг дуршиж идчихэж
хашцсангуу нөгөө гормонууд нүүсдэг. Эргээд нөгөө хоол нь махан биед нэг тийм шин тэмцэл багтаа юм болохоор хорууч нарыг өндөртөө нөлөөлдөг байхгүй. Энэ бол маш их өвчлөл агуулдаг. Тэгэхээр зөв аргаар бол өөртөө хэрэгцээтэй гормонуудаа үүсгээс урчих юм бол амьдралын туршид хэрэгцээтэй. За тийм болохоор гих мэтэд үүнийг оруулаад эрүүл мэнд дээр ямар тохиолдолд ямар хоол хүнснээс одоо бусад сүнсгэл буюу нарийн биеийн эрчмийг ингэж тэтгэж болох юм бэ? Тэрийг одоо өөрөө мэдлгүй идэж явахдаа би эндээс эрчим хүч авдаг шүү дээ л гэд итгэхэд нөгөө татах хүчил махан биений хүч маш их эсдэг байхгүй. Гэх мэт юм нарийн мэдлгүүд одоо маш их орсон байгаа. Эндорфин даавар. Давн туулан тэснэ гэх сэтгэлийн хат тэнхийг бий болгодог даавар. Окситоцин даавар. Хайр инрэл нэгүслийг бий болгодог. Дофамин даавар урам зоригийг бий болгодог. Серотонин даавар авчраал гэдэг юм. Баяр хөөргийг бий болгодог. Уучлал сурах, ухаар сурах тийм өршөө сурах. Гэмшлэн ийм сайхан зүйлүүдээр энэ дааврууд ялгардаг. Тэг энгийн аргуудаар даавруудаа өөртөө ялгаруулж сурах, өрөөлтөд ялгаруулж сурах гэдэг их дайггүй их тийм гой сургалтал гэж яг. Бас нэг юмыг үн цэнтэй юмыг үн цэнээр нь л хэлжээ. Тэгээд одоо юу гэдгийг энэ цагт нэг өндөр өвгтэй холбож байна. Дээд биегийн чинь холбоос хийж ингээл байдаг. Бидний бид байгаа хоёр сүнснийхээ холбоос нь суларчаал дээд биеийн холбоос хийлгэж ингээл өчнөө тусгаал өчнөө янз янзын хийгээл идэв. Гүй тэр дээд ирж чинь окторгон хоёр сүнс чинь холбож өгөнгөтэй окторгон хоёр сүнсэн дээр чинь холбогддог. Тэр окторгон нарны домж сарны домжийг чинь ингээ холбоод өгчнөө. Раху гаргийн гүртэн өвдгийг чинь холбоод өгчнөө. Кето гаргийн эрчмийн тамийн өвдийн гэдэг юм галан эрчмийн шинжтэй өвдийн холбоосыг хийгээд өгч нэг. Ингээд энэ яг сурсан хүмүүс нэг юм чинь мэдрэх боломжтой л гэж хэлье да. Нөгөө үгээр хэлэхлээр заримдаа зарим юу гадаг. Яг нөгөө ийм холбоосуудаа хүн мэдэж авчаад тэгээд нөгөө олон сарын турш нөгөөдхөндөө тасралтгүй ажиллаад сонирхолтой байдаг л да. Ер нь бол тэгээд дээрэс нь одоо энэ хүний нарийн бие удаа шүү 5 махбод буюу 5 сүнс байгаа. Эднэр дээр энэ эрчмийн доролт жишээл цус багталт гэж нэг юм байна. Эсвэл цусны улаан ис нөгөө цус өтгөр гэж нэг юм байна. Тэ баг хэдний өтгөр. Эсвэл цусн дээр улаан ис дээр асуудал үүсгэх. Улаан ис хүчил төрөгч хийх чадамжаа алдах. Төмрийн тухай. Тий одоо нөгөө байгаад байгаа. Улаан ис нь тоологдоо байгаад нэг гэтээ чадамжгүй байх. Энэ тохиолдолд ойлгомжтой цусны сүнсэн дээр маш эрчмийн нарийнслууд үүссэн байдаг. Харахад сайхан биетэй хүн гэхдээ нөгөө ямар ч ажлын ачаал даадаггүй шиг адилхан цусны эстээр хүртэл ийм асуудал үүсдэг учраас тэгвэл одоо тийм болцсон байгаа хэрэг бий байх юм бол өөрөө болоод өөрийнхөө үр хөвгтээр ямар эрчмийг хаанаас дамжуулах юм бэ? Яаж цэвэрлэх юм бэ? Цэвэрлсэн дараа юу буулгаж өгч бүхэлх юм бэ? Энэ мэт ингээд нөгөө өөрийнхөө үндсэн энэ махан биеийг авч хэвийн авч явахад хэрэгцээтэй мэдээллүүдээ авчнаа. Тэрийг бол яг өмнөдөө эмнэлгийн маш их зардлыг хэмнэж өгч туслана. Одоо бид бас сэргийлэх ёстой шүү дээ. Төмрийг одоо бидээ хэмжээгээр үйлдвэрлээ. Төмрийн атомууд байгаа шүү дээ. Бидний цусны улаан эс дотор ч төмрийн 4 атом гэж байгаа. Тэгэхээр тэр төмрийн атомуудыг буюу төмрийг л бид нар дутаахгүй байх юм бол цус чинь өөрөө шингэрнэ. Цус чинь өөрөөгөө нөхөн төржүүлэх чадвартай болно. Өгсөн улаан эсүүдийг бүгд төрсөн цус чинь өөрөө тунгалах боломжтой болно. Тэрийг хэн хийгээд байгаа? Аюуш бурхан хийгээд байгаа. Авид бурхан хийгээд байгаа. Нарны аймгийн амин сүнсний бурхтууд. Жишээлбэл галан хоттой дээрэс нь цусыг тэр аршааныг тунгалагжуулахад аршааныг нь бас аршааны эрчмийг татчих нь хин хийгээд байгаа. 21 дархиуд амин булгуудын эзэд болсон 21 дархиудын тарны дор эсвэл ногоон дархийн хүчин дор хийх боломжтой. Тэгэхээр дудам мөсанчнахтай ногоон дархийг шүтдэггүй 21 дархийн аль нэг дархийн үйл хэргийг хийж яваагүй өндөр инженер байдаггүй шүү. Бидний инженер тийм ухаантай мундаг дархиуд байсан учраас л манжууд биднийг дарахыг төвдгүүд бидний өндөр эмэгдүүдийг минь ижийдэг минь хатан ухаадаг минь дарахыг үнэхээр хүссэн байдаг. Дарсаарч ирсэн байдаг. Гэвч буцаж сэргэж байгаа тийм. Ингээл хандын 5 аймаг. Яагаад жишээл өндөр гээгэн зан нудрын ээжийг ханд гэж нэрлсэн. Тэр ханд ижи ямар шидтэй байлаа да. Тэгэхээр энэ бүхний чинь цаана нөгөө хандын удамдам нь байгаа ханд бурхтын үлийг хийж авсан эмэгдэм ижид нь бүсгүйчүүд минь охид одоо тийм юу гэдэг тийм алтан ургийн охтууд байсан учраас л бүгднгийн энгийн аргаар хүн нүд хурхийн төдийд эмчилж бүгдээрээ дараад байхад хорлоогод чатгалаад байхад гэдэг нь зовоогоод өлсөөгөөд ядраагаад байх тусам хасаж мандаад гарч ирсэн. Тэгэд юугаар ч дийлж чадахгүй байсараад өнөөдөр бид нар цөөхөн монголчууд устаагүй байж байна.
дархлаахан алдаагүй, гений өвдөлт алдаагүй, хөх толбоо гээгээгүй, оюун санаа ухаанаа гээгээгүй, өвгдээцийнхаа эрдэм ухааныг гээгээгүй ингээл явж штэ. Тэгэхээр энэний цаана ийм л мундаг эрдэм ухаан байсан шүү. Жишээлбэл ингээд таван махбодны мөргөл, гал суудалт мөргөл, ус суудалт мөргөл, мод суудалт мөргөл, окторгой буюу алтан суудалт мөргөл, төмөр суудалт мөргөл энэ мөргөлөөр бид нар маш энгийн таван махбодроо аялал бүх илэрхтээ бөөрөө цэвэрчдэг, зүрхээ цэвэрчдэг, илгээн цэвэрчдэг, уушгаан цэвэрчдэг, илүүгэн цэвэрчдэг гэсэн. Мөргөлийг ингэж мөргөл яаж мөргөл хийхтэй хүртэл өөрийнхөө эд эрхтэн зүрхэнд мөргөл үлдэж сурах хэрэгтэй байхгүй гал махбодтой суудал. Мод махбодтой суудал гэдэг нь яг өөрийнхөө элэг гэдэг эрхтэнд инэрлийн бурхан чи юм а гэж мөргөл үлдэж сурах. Тэгэхэд бид нар эд эрхтэндээ хүртэл мөргөлөө үлдэж мэддэггүй. Бид эд эрхтэндээ залбирал хийж мэддэггүй. Бидэд эд эрхтэндээ өргөл өргөж мэддэггүй л байхгүй да. Тэрийг чинь ийм энгийн хичээлүүдээр цаагаад явуулчихна. Тэгээд тэр мундаг өргөл мөргөл залбирал хийдэг, тарин номоо уншдаг, бодлын хүчээр бяцлаглаан хийдэг үдээцтэйгээ холбогдоод ирүүл явж. Энэ олон даяанч нам нар яагаад жуул хадан суучаад хоол унд багтай юм эв ирүүл савсрал урт настай зав залуухан байдаг гэсэн юм бэ. Тэгээ эрдэм ухаантай төгс төгөлдөр хүчтэй. Тийм мундаг байсан юм би шид өвдсийг харуулсан. Энийний чинь цаана эрүүл байх байтугай бүр Бурхны дүрдээ Бурхтын зандаад очиж тийм агуу эрдэм ухаан л байсан баг. Тэгээ тэрнийг таниулах гэж байгаа нэг бяцхан хичээл, бяцхан хэлбэр нь домчийн сургууль ч юм манайхаа. Отож марам домчийн сургууль. Тэгэхээр тийм учраас энэ сургуулийн гол ураа нь хүн та өөрөө домч. Хүн та өөрөө отож. Ийм л ураатай. Та эрүүл байх боломжтой байхгүй. Та хамгийн одоо нэг хүчтэй гэдэг юм хамгийн мундаг эмч хин юм бэ? Та хүн өөрөө байхгүй. Хүн та өөрөө л байхгүй да. Эрүүл байхыг хүсэх юм байна. Хүн өөрөө би одоо жишээлбэл миний би хинч ирж өвдөхгүй штэ. Би өөрөө нэг бидэд буруу болоод би өөрөө ууралж уцаарлаад би өөрөө ингэ сөрөг юм бодоод би өөрийнхөө амралтыг өөрөө зохицуулахгүй байгаад би одоо үүдээ амьдралынхаа үн цэнийг танихгүй байгаад би бусдад хармуу юм сандаг байгаад би бусдыг өөрчилж чаддаггүй байж байгаад өвдчихэж байгаа ш. Тэгвэл буцаад тэрийг хүн өөрөө эрүүл болох боломжтой болохоос эмч тэнд зөвлөөд биш байхгүй юу та. Жил өөрийгөө өөрчлөхгүй. Тэг өөрийгөө өөрчлөхөөс бүх юм чи ихтэн. Тэр өөрчлөсний чинь нэг илрэл үр дүн эрүүл бие чинь. Тэр эрүүл бие чинь үр дүн сарвал ухаан чинь. Ийм л ба. Ийм утгатай шин. Сайн гэсэн байна. Дундуур нь дадлага гэж болохгүй юм уу гэсэн байна. Өдөр болгон дадлагтай. Дадлага өдөр болгон ба. Онлоо орно, дадлага орно. Тэгэхээр тэр нэмэлт тэр сүүлийн 14 оны сүүлийн 3 өдөр байгаа дадлага бол дадлага баттгаж байгаа. Давтан дадлага гэж байгаа. Тийм дадлага шүү. Тэр бусдад дадлага өдөр болго орно. Баясгалан олохнууд багш айл сургалтаа заах вэ гэсэн байна. Би юу зан? Мэргийн сургалтаа зан. Хувьцааны мэрэггээ сургалт авах. Тэгээд дахиад улаачийн сургалт гээд манай зэрэг 3 сургалт явж байгаа эхэлж байгаа. Тэгээд би улаачийн сургалт нөө юу яриа заагаа явчихна. 6 хувьцааны мэрэг буюу 6 мэргээ заагаа явчихна. Тэгэхгүй нөө хүрцэхгүй. Тэгээд сургуулийн төгсөл хүсэх юм бол улаачийн сургалтыг мөг багш ахлаад авиш багш дэмнээд тэгээд ганц нэг шинэ багшууд ороо явчихна. Шинэ багшнууд биш хуучин хичээл заадаг байсан багш нар. Та нарын үед яг нэг лайваар гарч ирдэг учраас шинэ багш хэлчихэж байгаа ш. Тэгэхээр ингэж байна. Төлбөр хэдвэ гэсэн мэт төлбөр нь 500 мянга. 500 мянга. Тэгээд дадлага хаана их вэ? Дадлагаараа хүмүүсээс санал аавна. Боломжтой бол бид нарыг байгалийн эрчим рүү буюу одоо хайхим руугаа гарна. 3 хоног тэндээ хийх зүгээр одоогор бол тийм урьдчилсан төлөвлөгөөтэй байна. Гэхдээ ер нь суурь нь бол хотод юм байхгүй хотод яг одоо тэнгис дээр байгаа офис дээр хий дадлага. Гэхдээ хүмүүс өөрсдөө боломжтой хүсэлтэй байх юм бол одоо хайхим дээр бас байж болох юм аа гэж ярьж байгаа. Ягаад гэвэл байгаль дээр дадлага хийх бол шал өөр. Эрчим хамаагүй хүчтэй байдаг, мэдрэмж хамаагүй өндөр байдаг. Хаана хичээлэх вэ? Цонжинд уу. Цонжинд бол мэргийн хичээл хичээлж байгаа. Мэргийн хичээл. Мэрэг улаач хувь заяаны одоо өөрийнхөө хувь заяаг өөрөө оншилж өөрөө удирдах авч явах тухай арга заах. Яг гоо цагаагаар гоё байгаад майхантай, өвлийн майхан гэдэг зуны майхантай байх боломжтой бол бороо орохгүй гэсэн утгаар цонжинд очиж болно. Магтах цай байгаа. Тийм тийм. Яг тухайн нэг юунаас харна. Хүмүүсийн хэтвхийг харна тий. Тэгээ болохоор бол аль болох хурдтай дэвшилж байгаа хүмүүсийн чинь бид нэг дэмжих гэж хүсдэг учраас тэр үед нь тэгээ бүр боломжтой байх юм бол цонжин руугаа тэгээд майхан савтан татчихна. Аль болох нэмэлт төлбөр гаргахгүй гэж байна. Гэр бол нэг хүрцэхгүй байх гэж бодож байна. Хоёр сургууль, нэг нь улааш нарын сургууль гэдэг тус нэг сургуульд нэг хашааны нэг болонд нь энэ талд нь
6 сургуультай явагдчих учраас хүрцэхгүй байх. Гэхдээ гол нь тодорхой зайнууд байгаа. Баахантайгаа очиод байрлаж болно л доо. Дундуур нь дадлага хийхгүй мөксөн түрүүн багш нь хариулсан шүү. Өдөр болгон дадлагтай. Сүүлийн 3 өдрийн дадлага бол зөвхөн баттгаж байгаа. Дахин одоо нөгөө холбоосны бүхэлж байгаа ийм дадлага шүү. Ийм хичээл ийм зарчмаар явагдаж штэ. Эхлээд онл, дараа нь холбоос хийж өгнө. Холбоос одоо нэг за нэг юу хажид эмэгтэй чинь холболоо. Хоёр хөмсгний чинь баруун хөмсгөр чинь зүүн хөмсгөр хоёр хөмсгөр ээлжиж холбогддог байхгүй. Зарим хүмүүсийг нөө зүүн хөмсгөрөөр холбогдоод баруун руугаа, зарим нь баруунаараа зүүн руугаа, зарим нь хоёроор хос холбогддог. За хажид эмэгтэй чинь холбож үлээ гээл тэгмээ холбоосууд үүсэл тэгэл эмэгдүүд ижинэр ихэн сэтгэлтэй гэж ихтэй уйлал дуулаад нүрээ тэврээл инхрийлэл бие сэтгэлийнхэн завир шаналлыг эмчлээл ингээл нулимсаар нь хамаг хорыг гаргаал. Тэгээд ингээ холбоос хийчингүүд дараа нь дадлага хийх байхгүй. Яаж хажид эмэгдийн энэ одоо холбоосон дор бид юу хийх вэ? Яаж сүнсний алил хийх вэ? Яаж гар гэргсийн алилыг хийх вэ? Яаж нэг төвний хилдгээр өршөөлийн одоо хүчин дор яаж өөргөө эрүүл болох боломжтой байна. Гэх мэтлээ ингээд нэг дадлагтай шүү. Тэгээд дээрэс нь зарим тохиолдолд юунууд байгаа. Кейсүүд байгаа. Тим хүн чирэг тэг домчин тамгатай байдаг. Одоо гүртэн өвгдийн холбоостой. Одоо гүртэнгүүдийн тухай агуу тийм нэг итгэхийн аргуу том домгууд байдаг шүү дээ. Тэгэж гүрт одоо юу ялаа дээр нэг саяхны ботол нөгөө номтой эрдэнтэй лам нар тунд чинь тийм гүртэн чадaltaй өвдөд одоо энэ цагт нөгөө нэг ярддаг харын өвд гэж ярддаг тийм үү дээхэн өвд бол хатуу тогшин өвлийн өвдүүд гэж ярддаг. Тэд нар чинь маш хүчрэг байсан. Бас л мөхчаа өгсөн хүнийг босгоод ирдэг тийм шидтэй байсан. Тэр нь бүр тийм намдар тийм түүхгээ бичээстэй байдаг шүү дээ. Тэгвэл гүртэн өвдийн холбоосыг хийж өгчээж энэ бид чинь байгаа сөрөг муу эрчим хар одоо үйлдэлээс би босон халдаж ирсэн гэдэг юм уу те цөмөрч орж ирсэн тэр эрчимүүдийг цэвэрлээд жишээлбэл гэх мэтлээ ингэж холбогдож явах байхгүй юу. Тэгэхээр энэ нь бол дадлага шүү тань өдөр болгон дадлагатай гэсэн. Одоо энэ хараа ингэж байна. Харьцуулан эмчилгээний дадлагын өдөр гинэ. Одоо энэ чинь холбоосон хийчихэж байгаа штэ. Хар нэг гүртэн өвдөө холбоос чинь төнгөтэй дараа нь харьцуулан эмчилгээ. Ингээ харьцуулаагаар хүний нэг цусыг эмчлээд мэдлэг хэдэн 14 5 үйлдэлтэй юм дадлага байна. Тэгээ өдөр болгон дадлагатай шүү манайхаа. Дадлаггүй гэж битгий бодоорой. За тэгээд хугацаа болон төлбөр гэсэн байна. Хугацаа нь болохоор 14 оны хугацаатай 29-өөс эхэлнэ. 29 30 1 2 3 4 5 6 7 8 тий. За тэгээд наадмын дараа үлдсэн 3 өдрийн дадлага 8 9 хүртэл яваад үлдсэн 3 өдөр наадмын дараа дадлага хийнэ. Одоо онлоос сурчаад гэсэн. Энэ хараа жишээлбэл дархийн эмчилгээн дээр 21 дархийн эмчилгээн дээр холбоосуудын эхлээд 2 аргаар үүсгчээд дараа нь ингээд за тэр бочирхай дараа төвлөр тэг гэд ингээд дадлагыг хийгээ явцсан байгаа байхгүй. Хэдэн төрлийн амьсгалтай хамт бирүүгэн орноо. Тэр шүлсээрэн гадагшлаа нэг дандаа аршаанаар холбоостой аршаа цэвэрлж байгаа шүү. Тэгээ ямар төрлийн шүлс аршаан бэлтгэ өөрөө мэдэж байдаг гэд ингээд өөрийнхөө бие дутуу байгаа аршаануудаа нэг шүүрлүүдэд ялгаруулах тийм эмчилгээ дадлах юм. Тэгээд хийн тулд нэг мөнгөн аяганд аршаан хийж уух тухай яриад ингээд дээрээс нь дахиад 2 минутын зөвлөгөө байна. Их мэтлээ ингээд өдөр болгон шүү. 14 хоног гэдэг нь багш дахиад нэг хугацааг сануулчих. 29-ноос авахлаад 11 хоног. 29, 30, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 11 хоног хийгээд сүүлийн 3 өдрийн дадлага байхгүй юу. Тэгэхээр тэр 3 өдрийн дадлагыг уул нь бид нэг хичгэн бол 10, 11, 12 ингээд наадам таарчих гэдэг учраас наадмынхаа дараа 3 өдрийнхаа дадлагыг ингээд автаа явнаа. За тэгээ төлбөр нь 500 мянган төгрөг. Энэ багш нь асуултуудад хариулаад явж байгаа шүү. Тэгээд одоохон тэгээд ингэсэн онлайнаар байгаа, цахимаар байгаа, уусаа цахимаар явна. Гэхдээ сүүлийн 3 өдөр бол хүмүүс боломжтой байх юм бол бид нар сонжин руу юм уу эсвэл хаа хэм рүү яг байгаль дээр авч гарч нөгөө цэвэрлэгийг нь илүү сайн мэдрүүлээд одоо холбоос нь илүү сайн бүхлэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр хүмүүс лайв юугаар цахим лайваараа явчихна. Лайваараа хажууд нь давхар явчихна гэсэн. За тэгэхээр нийт 14 хоног. Холбоос насан туршдаа байх уу, гарах уу гэнэ. Тэгээ насан туршдаа байлгахын төлөө санаж сэргээж явах хэрэгтэй. Үргэлжлээд сэргэн шүү дээ. Гэхдээ үргэлжлээд өдөр шөнөгүй биш ээ. Тодорхой нэг сардаа нэг удаа ч гэх юм уу те. Эхний удаад бол арай ойрхон байна. Дараа нь бэлтцсний дараа тэр сардаа нэг удаа одоо жишээлбэл Маран бүгдийн холбоос тэг дөвчин гэж ярьдаг шүү дээ. Дөвчин бүгдүүд. Тэд нар чинь 5 тивийн домчнор аахгүй галын хүч чадалтай домчнор. Тэгэхээр 5 тивийн домч одоо Маран бүгдийнхээ холбоосыг бөхтөө нүдний үгийн болрын зангилаан дараа лонхонцор эсээр дамжуулаад холбоосоо үүсгэж байгаа байхгүй. Тэгээд бидний лонхонцор эс бидний нүдэнд
яагаад хүмүүсийн лонхонцор ирсэн ингээд хараа нь мод одоо яагаад өнгө гэлийг ялгаж харахгүй. Тэгэх юм бол тэр харааг сайжруулах гэх юм бол энэ тамтын галын одоо бурхт буюу галын өвөд өвчин өвдийн холбоостойгоо сайн байх юм бол тэд нар ч хүссэн хүсээгүй нүдний энэ бодроор дамжаад лонхонцор эстэй холбоос үүсгэж байгаа учраас тэр холбоосоо идэвхжүүлж байх юм бол хараа модохгүй байх боломжтой байхгүй. Тийм учраас бид нар одоо юу гэдэг чинь хараа сайжруулахын тулд нарны гэрэл тойг харуулдаг тийм дасгалууд байгаа шүү дээ. Эсвэл галын дүлийг харуулдаг. Тэгжээж буцаагаад хараагийн сэргээчдэг. Энд чинь энгийн зүйлүүд байхгүй. Зүгээр монголчууд эмгэгдүүд энийг мэддэг байсан. Хараа нь модон. Галаа жоохон галасаа гал шигтэй суу. Галын дүл ажиглаа дүрсийг хараад суу гэдэг. Эсвэл нарлуу хараа суу. Эсвэл оддын тэр туяа гэл бараа хараа суу. Эсвэл сарлуу хараа суу. Энд чинь яг бид нар санахгүй л мэдэхгүй л байгаа байхгүй юу. Тэгээд тэрний цаанд холбоосон зүйлүүд өгч юм бол чинь тавил ирж байна. За нэг тэгээд нэг мэдрэлийн өвчин тусдаггүй хүн байхгүй шүү дээ. Одоо ингээл хал гарын салганаад ингээл тийм ер нь ихэнх хүмүүс л мэдрэлийн өвчтэй байдаг юм билээ шүү дээ. Мэддэггүй. Ингээд өвдөнгүүт нь ингээд янз янзын мэдээ алдуулдаг юм бусаар гад мэдрэлийн төв мэдрэлийн систем буюу ерөнхийдөө мэдрэлийн эсүүдийн мэдрэлийн судал сургуулийн унтаа байдалд маш их оруулсан. Одоо унтуулсан. Тэгэхэд тэрий чинь тэр сэргэг байж тохиолж явах хэрэгтэй байхгүй. Хөө элэг өвдөх гээд шүү, элэг өвдөх гээд шүү гэдэг тэндээс тохиолж явахт нь аваачаад мэдээ алдуулдаг юм, өрсөл намдаадаг юм гэж авааж байгаад тэнд мэдрэлийн эсүүдийн хяналтын үйл ажиллагааг алдагдуулчаад тэгээд элэг өвдөд хаад мэдэрч чадахгүй мэдрэлийн тархин тэр мэдээлэлээ аваад хариу уруул үзүүлж чадахгүй явсаргаад элэг хүчтэй өвдөж байгаа шүү дээ энэ цагт. Тэгээд дандаа хүмүүс нэг өвчин тийм хүн чатандаа орцсон, босго давцсан хон, хор тавдар байлгаад 3-4 рүүгээ орцсон сэргээд байна. Энд чинь хитрхи удаан мэдээ алдуулдаг юм уусны, өрсөл намдаадаг юм уусны буруу байхгүй. Тэгтэл энэ мэдрэлийн эдисүүдийг сэргээдэг, мэдрэлийн өвчнүүдийг эмчилдэг домшнор жишээлүүд байж байгаа байхгүй бидний одоо басан. Тэгээд бид нар энэ төрлийн холбоод өгчөж байгаа. Маш энгийн шүү. Тэгэл дадлага нь энэ дүүрэн бүгдийн холбоос доорм гэж ярьдаг тийм үү? Дүүрэн бүгдийн холбоосыг ангараг гаргийн дагуулсан. Буюу ангараг гараг судалтай домч нартай ангаахын одоо энэ цагийн бидний хэлгээр ангаах ухааны том докторуудтай энэ тэнцвэд тийм ангараг гаргийн өнгөтэйс тэнд байдаг домч нартай холбоодогч байгаа. Тэгэл дадлага нь хийгдэж шүү дээ. Тэгээ бяцлаглаар явж байгаа дадлага нь галын хүчээ нэмэн тэгж бяцлаглыг ясан сүнсээр агт эрчмүүдийн орон заагаас агт эрчмүүдийг татчихав. Махан сүнсээр хансан эрчмүүд энэ төр гэдэг эрчмүүд дотроо бас өөр байхгүй. Эрчмүүд, агтай эрчмүүд, хансан эрчмүүд, шимт эрчмүүд ингээд өөр штэ. Тэгээд тэр ямар эрчимд алинд нь хэрэгтэй юм. Энэ бүгдийг бид нар заана. Тэгэхээр энэ сайхан сургалт гэж хэлээ. Сайхан учраас сайхан сургалт гэж. Хүн сайхных нь үнцнийг гаргаж чадах юм бол хүн сайхан зүйлийг өөрийн болгоод эзэмшээд мэдлэг болгоод дадлаг болгоод насан туршдаа эрүүл явчих юм бол энэ чинь сайхан сургалт штэ хүмүүсээ. За ингэсэн байна. Хөдөө орон нутгийн хүмүүс дадлага яаж хийх вэ? Угаасаа онлайнаар тамина. Онлайнаар явах учраас яг дагаал хийгээд одоо нөгөө хичээлээ сонсож байгаа юм шиг ядхан сонсоод орчих шүү дээ тийм. Хичээл хүртэл дараа ингээд за төвлөрөөрөө, за үдэ ханаараа, за залбираараа тийм залбираараа гэдэг тийм. Эсвэл за одоо би дотроо аяллаа шүү тэгэр ингээд бүх аргыг чинь зам гараа дэшөөр гаран дээр чинь тийм юм байлаа мэдрээрээ ингээ явчин. За энэ үгийг хэлээрэй. Багуулаад хэлээ. За дараа нь гэсэн хичээл өрсөн дараа хэдэн сар хадгалагдах вэ гэсэн мэн хичээлийг. Ер нь бол үндсэндээ бол 1 сар хадгалдаг. Гэхдээ манай шавнар ингээд одоо хамаг нууцаа ярьсан зөвчөө буруу ч юм хүмүүс чинь нэг хинэггүй болохоор нэг мэтгэл 1 сар чинь өнгөрчин. Тэгээд сар нь болоод яг сурсан эрдмийн өөрсдөд нь өг болох гээд сарын дотор арилгалаа гэж л ойлгодог юм. Тэгээ яг сунгадаг шүү нууцгүй. Тэгээд сунгадгийн гинлээ идэргээд хүмүүс 50 яваад авах хэрэггүй. Тэгээ яг сар болоод устгачингууд хөөе багшаа хамжаагүй байсан буцаагаад хичээлээ тавьж өгөөч гэдэг. Нэгэнтээ устцсан бол нөгөөд нь тавих боломжгүй гэдэг шүү дээ. Тэгээд бид нар дээр хүнийг юм сурах зорилготой учраас ташуурдж байгаа, шавхуурдж байгаа цаг хугацаагаар нь дайлгаж ингэж байгаад юм сурах зорилготойгоор 1 сарын дараа устгалаа энэ гэж ярьдаг шүү. Тэгээд яг байлгатай л гэж хэлээ дээ. Яг одоо Шведэд 15-5 дөнгөж ажилд харж байгаа. Үнэндээ цаг зэрүүд их юмнаас олсроод байна. Хүний нутгаар ажлын цаг уцаарч болохгүй юм. Уул нь халуунаараа сонсвол гэсэн байна. За өсвөл сургалтанд хамрагдаарай. За энэ хүн ингэж асуусан байна. Домшийн сургалтанд суух уу, мэргийн сургалтанд суух уу гэж шийдэж чадахгүй байна. Мэргийн сургалт дахиад хизээ хийгдэх вэ? Толон юу лээ? Бид 8 сар ихээр л ахал. Мэргийн сургалт уу? Хойлоо чи хаашаа явах вэ? Одоо шинэ 8 сарын сүүлээр шүү дээ. 8 сарын сүүлээр. Тэгээ мэргийн сургалт бол домшийн сургалт чинь гэхдээ ойр дахиж домшийн сургалт нэг ойрхон болохгүй байдаг юм да.
За хичээл ямар угсанд хадгалагдах вэ гэдэг одоо юу тайлбар өгсөн байгаа. Жилийн дараа явж байгаа шүү. Амжихгүй бид нарт юусэн нөгөө зөнгөө явуулчин, ховсоо явуулчин, сүмсээ явуулчин, дээрээс нь шидийн сургалтаа явуулчин, төрийн сургалтаа явуулчин, дахиад бид нар энд өөрсдөө дотоод ингээд завдахгүй ерөө сургалтуудаа зарлж явуулж амжихгүй, хүүхдийн сургалтаа явуулна. Ингээ амжихгүй. Тэгээ манайх ерөнхийдөө сургуулиуд өргөжж байгаа. Тэгээ сургуулиуд өргөжж байгаа. Тэгээд шин сургалтууд бүр их нэмэгдээд байгаа. Тэгээ болж өгөх тамаа сургалтуудад хамрагдаад явах зүгээр тий. Яг нөгөө дамжин сургалт болохоор хичээл нь файл болж хадгалагддаг учраас мэрэгнийхээ сургалтыг одоо болон төрүүл суугаад дамжтаа дараа нь суучвал зүгээр. Тэгэхээр аль нь ч бол өөрийнхөө ажлыг зохицуулаарай. Аль нь ойролцоо хугацаатай. Гарын явдлага байгаа юу гэсэн хичээлийн нөгөө хичээлийн файл та хэд өөрөө тэмдэглэж авах нь бид нөгөө онлоо заана штэ. Тэгэхээр тэр онлыг сургалтын цагаа яаж тааруулах вэ? За одоо тэгэл өстө тааруулна да. Ер нь бол ийм байгаа шүү тамны. Дамжин сургалт бол орой 7 цагаас эхэлж байгаа. Мэргэний сургалт бол олоогоос өмнө дуусна. Тий. Дууссан байна. Цагийн үед ингэ жоохон зөрж байгаа шүү. Одоохон ингэ хэлчихлээ. Битгэхгүй шүү дээ. Тэр цааш сургуулиуд ч байхгүй юм. Танаа сургалтанд суугаад өөхөх үед хэрэг болох. Юу асууж. Танаа сургалтанд суугаад өөхөх үед чи хэрэг болно шүү дээ. Бид нар өөхлийн дараах 49-ийн тухай заасан өөхөхийн өмнө хүн юу ч хийж амжуулсан байх хэвээр өөхөхтэй хүн харамсахгүйгүүл өөхөх ёстой. Тэгэхээр өөхөд хэрэг бол яг өөхөө олсон чинь тийм хийгээгүй нь тэрийг зураагүй нь энийгээ чамжуулаагүй нь тэндэж тэгж хэлдэг байж гээл. Эсвэл одоо дахиад нэг 5 нас дахиад нэг 2 жил амьдраасаа гэл. Тэгхгүйгээр ингээд харамсах зүйлгүй амьдрах аргыг ярьсан шүү дээ. Өөхлийн дараах 49 дотор. Хэрэг болно. Хүн сонсон сурсан бүхэн эрдэм болж явдаг шүү те. За нойргүй болвол яг Европ имлэг болохоор баян юм уугаад байх юм. Үгүй манай дээр орой болгон нойрны имчилгээ явуулдаг шүү дээ. Тий 10 цагаас 99 94 77 79 88 үлэмж наран руу залгаж холбогдно. Орой болгон 5,000 төгрөгөөр 10 хоногоор нойргүйдлийн имчилгээ яваад маш олон хүмүүс нойрноосоо салж байна. Эм уухгүйгээр унтдаг болж байна. 5 жил болсон, 10 жил болсон гэдэг. Тийм байгаа шүү. Нэг хүн түрүүн улааш нарын сургалтыг асууад байсан. Улааш нарын сургалтын талаар мэдээлэл авъя гэсэн. Миний мэдээлэл юу гарах вэ? Улаачдын сургалтыг юу яа да дахиад нэг тусгаад нэрээ тэр чинь нөгөө бас дэлгэрүүлж байна. Улаачдын сургалтын тийм эхний өдөр тэгээ 2 дахь өдөр ингээд тусдаа ярих учраас нөгөө юу болж болохгүй юм те. За тань ямар нэгэн асуух зүйл гарсан болол монголоор бичээрэй ингээд нэг тийм өсөм гэдэг уншихад өнгөц хэсгийг хэсэгхэн юу гэнэ? Хэсэгхэн зур тайвшруулж, хэсэгхэн зур баясгаж өрхөс илүү юм байна уу? Хэсэгхэн зур гэдэг нь юу гэсэн үг юм? Энэ нас болоод өхөл төртөл үнэмөнхийн угийн ухамсар сэтгэлийн сэрэг байдлыг хадгалж чадахгүй бол хэсэгхэн зургийн тав тухтай байдал юунд тачаана вэ? Хэсэгхэн зур эрдэм зааж хэсэгхэн зур яах гаагүй шүү дээ. Ингээд тугаараа гэдэг. Онол заана, эрдэм заана, энэний чинь цаана ийм өчртэй байдаг. Энийг ингэж сурснараа ийм давуу талтай, энэ чинь ийм холбоос байгаа. Энэ холбоос чинь ингэж гипоталамусаар дамжаад ингээд аюул гадар очиж ингэж өрцөөл дамжаад тэгэд доошо хүүсэн дээр очиж цаашаа тийм эрчмийн орон зай тэгж энэ өвгөттэй тэгж энэ гаригтай ингэж холбогдоод тэгээ өөрийгөө нэрүүл болгоно гэдэг чинь хэсэгхэн зураг шүү. Насан туршийн мэдлэг болж ирж байгаа. Тэгээс за одоо сууж тэгээд за одоо болцсон. Энэ бол хэсэгхэн зурдаг. Бид нар тийхгүй насан туршийн мэдлэгийг олгож байна. Дахиад дадлагын холбоосыг хийж өгч байна. Насан туршид нь тэр холбоос салахгүй байх удам угсааны өвгдээцийн холбоосыг хийгээд өгчлөө. Хүсгэл юм бол бодох төдийд нөгөөх нь холбоос нь сайжирчиж байдаг. Идэвхжил байдаг. Ажилжил байдаг. Тэгээд тэр нөгөө дадлагуудаа сураад авсан. За харчулуун яган дуу. Зис ийм учраас сайн зисийг ингэж хэрэглэнэ. Хөнгөн цагаан ийм учиртай гэдэг ингээд ярьчихэж штеп. Тэр одоо манай энэ нэг хичээл нь дандаа эрдмийн чулуунуудын тухай байгаа. Тэр эрдмийн чулуу тэр ирсэн сайн тэр эрдмийн чулууны тэгж байх хэрэгтэй. Тэр нь гэхдээ ямар ч нэг энэ цагийн нэг копи пестүүд огт биш. Та нар өөрөө тэрийг нэрээ энэ оюу гэдэг чулуу тэр нь сайн юм уу? Алийг мэдрийг хэд мэдрэх чадна боломжтой. Тэрийг мэдрүүлээд загаа юм. Тийм одоо жишээ эмийн ургамлууд байгаа. Энэ эмийн ургамлууд нэг. Энэ чи дандаа бүгдийг мэдрүүлж сургалтын дээр бодлуулах олон юм багтаахыг хичээсэн. За сургалтанд сууя тэнгис дээр очих уу? Сургалт бол онлайнаар шүү. Сургалт онлайнаар. Сүүлчийн дадлагыг бол бид нэр байгальтаар авахыг хичээж байгаа. Гэхдээ ер нь бол яг суур өөрөө бол сургалт 14 оны турштай онлайнаар. Одоо энэ жишээлбэлтэй жодооны үндэс нар шинс үлийн сүнсэнд ямар хаал юматай бэ? Гэ бөөрний булчирхай, өндгөж төрөө булчирхай, дэлгүү тосны булчирхай, хөлсний булчирхай. Ингээд яаж амжилтгүй. Энтэн ингэж заахад эн чин төр зүрх биш шүү. Насан туршийн мэдлэг шүү.
Тийм яг зөвөр нөгөө хүмүүс өөрийнхөө мэдлэгтэй дүгнэх гэдэг юм л да. Юм мэдээгүй байхдаа юу ч шаарч болно. Тэгээ мэдээд ирэхийг хэмжээгээр тэгээд ямар чухал вэ гэдгийг ойлгоно. Яг хугацаа хэрэгтэй. Зарим хүнд бол Монголд байдаг бол очиод суух юмсан. Онлайнаар сургалтууд их л байх юм. Минийхээр танхимаар сурвал дээр л гэж бодох юм. Ер нь яг мэдээж нөгөө бичил сурвал илүү үр дүнтэй байдаг шүү. Үр дүнтэй байдаг. Гэхдээ дамжин сургалтыг бол хүмүүс одоо бидний хөвчлэн оройн цагаар хийдэг учраас хүмүүс хөвчлэн ажилласаа тараа гэрлүүгээ яарч идэг уу арай хийж гэртээ очсон байдаг учраас яг нэг дор бас ингэ цуглуулхад маш төв үүсдэг бол 19 цагаас онлайнаар явдаг. За 14 хоног хангалттай эмч болоход бид нар эмч болгох гээгүй. Тэгэхээр буруугаар ойлгоорой. Өөрийнхөө энэ нарийн бие, эрчим бие, махан биеийг л домч болгох ойлгоод өөртөө тусалдаг. 14 хоног хангалттай шүү домч болоход. За энэ жишээлбэл Манал бурхан. Одоо жишээл 404 төрлийн өвчин гэж байдаг шүү дээ. Тэрний Манал бурхан юу гэж үздэг вэхээр 108 өвчин эм тангаар адилхан. 101 өвчин. 101 өвчин сүсэг бишрэл буюу сүсэг бишрлэр эмчлэгдэнэ. 101 нь ханах, төөнөх, таслах, огтлох, хатууцлаар гэдэгтэн. 101 өвчин үл идэх буюу ам амх өвчин. Тэгэнгүүт энэ нэг одоо домч нар чинь энэ 404 өвчнийг бүгднийг эмчилдэг байдаг. Тим аргатай. Тэрийг нь домч гэдэг. Тэрээс эмч гэж нэрлэв. Эмч домч хоёр хоорондоо өөр. Өөр шүү. Цаг нь 20 цагаас байж болохгүй юм уу? Та тэгэхээр хосорч орж ирнэ гэсэн үг ээ. Эсвэл онлайнаар тэр нэг цагийнхаа хичээлийг нөхөж үзэж бас болно тийм. За яг гэж штэ хэмжээнд бэлтгэл хийгээд зөвхөн бэлтгэл чинь хангалтгүй. Бэлтгэл манай энэ сургалтуудын нэг л төрөлд болж явж байгаа шүү. Нэг л төрөлд болж явж байгаа. Тэгээд нөө зоригтой бэлтгэл хүнд яаж бэлтгэхгүй? Аль биеэрээ бэлтгэхгүй? Хэрхэн бэлтгэхгүй? Ийм штэ мэргийн сургалт бол яг танхимаар гэхдээ нөгөө энэ офис дээр биш байхгүй цонжин дээр хөдөө одоо хотоос гарч ийн гэсэн үг. Мэргийн сургалт бол тусдаа орон зайд хийгдэж байгаа. Домчийн сургалтыг өнөөдөр ярьж байгаа. Бид нар домчийн сургалт бол онлайнаар явнаа. Харин тийм гэртээ ярьж хүмүүс нэг хэр оргийн амжтгүй учраас бид нар онлайнаар болгоцсон байхгүй нөгөө бусаж хичээлээ хэд дахин үзэж болдог учраас. За цаг нь бол ер нь 19 цагт гээд бид нар ер нь 19 цагаар нэлээд олон жил хийж байна. Тэгэхээр 19 цагийг тохиромжтой байх гэдэг. 20 цаг гэвэл их оройдож таардаг байхгүй. Тэгэхээр хүмүүсийнхэн бас ундах бүх цагийг бодолцоод 19 гэсэн. Тэр хичээлээ та нөхөж үзнэ гэсэн үг шүү. За энэ дээр нэг хүн одоо ойлгоод болсон чинь бүх сургалтанд суумаар байна. Аль сургалтаас нь хэлбэл зүг бэ гэсэн юм. За манайд олон сургалт байдаг да. За тэгэл хамгийн одоо өөрт таалагдж байгаа сургалтаас эхлэхийг зөвлөе. За жишээлбэл ингээд Бэндриан гэрэл Татхан гэл хаан байдаг. Хамаг отч нарын багш гэж нэрлэгддэг. Ингээд бид нар тэр Бэндриан гэрэл Татхан буюу хамаг отч нарын багшийн холбоосыг хүртэл хийж өгч чаддаг тийм боломжтой. Тэгээд тэн дээр бич тааш энэ хамаг отч нарын багшийн хүн юу хийдэг вэ гэхээр царай муутай хялар, сохор, дүлий, доглон зэрэг эргэтэн дутуу болох зовлон, нэмгэлгэн гэтлэгэн. Чи юу гэсэн үг юм? Энд чинь зүгээр нэг догматик зүйл биш шүү дээ. Урдын болон энэ насндаа хийсэн нүглийн үрээр насны эцэд ахтуу амрах садан эд хөрмөнөөсөө хагцах би сэтгэлийн гасал сулангаас тэр хагцах зовлонгоос аврагдах тийм л одоо энэ зүгээр шүтснээрээ биш яг хаана байдаг ямар учиртай яаж холбогддог яагаад ингэж нэрлэгдэж байгаа яагаад ийм одоо хөхөнгийн биетэй байгаа энэ хөх эрчмээр засал хийдэг хөх эрчим нь өөрөө ингэж тийм одоо энэ хорвоо ертөнцийн бүх эрчим рүү одоо хувирах чадвартай байдаг хувираад хар эрчмийг хөх болгох цагаан эрчмийг хөх болгох эсвэл одоо юу гэдэг хар цагаан одоо хар эрчмэнд хитрхийх илүүдэд дэвэл тэрийг цагаан болгохын тулд хөхөөр дамжуулж байж хувирахч байж сарниулж үйжиж тэгж энэ биеийг ингэж ангаадаг энэ төр тийм нарийн яригддаг шүү. За өдөр болгон дадлага хийнэ гэсэн 7 цагаас онлайн дадлага бас онлайн уу гэсэн байна. Дадлага нь өдөр болгон. Тэгээ бид нар чинь 2 цагаас 2 цаг 30 минут хийчихэл орж байгаа шүү дээ. Энийний тал нь онол тал нь дадлага байхгүй юу? Тэгэхээр эхлээд онлоо орчоод онлынхаа дараа дадлага нь явна. Ихэвчлэн 8 өнгөрөөж дадлага нь орж ирдэг шүү. Тэгээд 2-оос 2 цаг 30 минут өчөөл 3-аас 3 цаг 30 минут болдог шүү дээ. Ярьсаар байдаг, дадлага хийсээр байдаг харин тий. Тэгээд хичээлийнхаа дараа нь ярилцсан за юу мэдрв, юу болов, яав, ив. Гээл тэгээд санал ярилцаад зөвлөмж өгөөд асуултанд нь хариулаад тэгээд чиглүүлээ явдаг. Тэгээд тэр нь баг 1 цаг үргэлжилдэг. Тийм учраас сургалт өөрөө үндсэн 2.5 цаг тийм үү? 2-оос 2.5 цаг явчихж байгаа. Гингүүд асуулт хариулт нь өөрөө 1 цаг үргэлжилдэг. Нэг 15 20 хүн орчих юм бол тэдэртэй чинь нэг хүнтэй 5 минут ярьсаар байтал 1 цаг болчихдог.
биенийхээ сэтгэлээс сонсон бас их Тэгээ бас бос хүмүүс нэгнээс үлгэр аваад асуулт хариултанд дундаас эрдэмээ авдаг, асуулт хариултанд дундаас өөрийнхөө таньж мэдээгүй зүйлийг олж авдаг гэдэг утгаараа бид нар бас асуулт хариултанд маш их ач холбогдол өгдөг. Тийм ба. Орой мэндэ 6 сургалт онлайнаар явагдах уу? Хэрвээ давтан явагдах бол хэдэн сард явагдах бол улаашийн сургалтанд хамрагдаж байгаа улсууд 6 сургалтанд зэрэгцээд хамрагдах уу гэсэн байна. Улаашийн сургалтын талаар яг бид нар дэлгэрэнгүй мэдээлэл тусдаа өгнө. Ер нь бол манай 6 сургалт онлайнаар явж байгаа шүү давхар. Одоо нэг гаднаас оролцож байгаа, хөдөө орнотоос оролцож байгаа, хотод байгаа ч гэсэн одоо хүүхдтэй ар гэрийн асуудлаас болоод оролцох боломжгүй байгаа хүмүүс зориулаад онлайн давхар явж байгаа. Улаачийн сургалтыг нэг зэрэг биш. Зүгээр би өөрөө тэр цонжин дээр байх учраас тэртээ дөрвөн миний сургалт үдээс хойш байхгүй, мэргийн сургалт үдээс хойш нэгээс одоо цааны цаг 2 цагаас хойш орох байхгүй. Тэгээд нэг 5 цаг 6 цаг хэдмээ сургалтаа өндөрлөж байна. Тэгэхээр нөгөө нэг тэр байх хугацаанд би улаачийн сургалтыг аваад өглөөнийх нь ангид хичээл заагаад бүр орооных нь анги одоо өглөөнийх нь хэсэгт хичээлээ заагаад орооных нь хэсэгт хичээл заах зорилгоор улаачийн сургалт авчиж байгаа. Тэгэхээр миний хувьд хоёр сургалтын зэрэг хамрагдах боломжтой болохоос биш сурж байгаа хүмүүсийн хувьд хоёр сургалтын зэрэг хамрагдах боломжгүй шүү. Яагаад гэвэл улаачийн сургалт өглөө нь би тэнд хичээл зааж чад мөөгийн багш маань мэргийн сургалтандаа бас өглөө хичээл зааж учраас. Жохон цагийн үед хацал үүсч магадгүй тийм. За энэ хүн гэсэн төлбөр хэдээс төлбөр нь 500 мянга шүү. Энэ домчийн сургууль 14 хоног төлбөр нь 500 мянга. За би сонжинд ойр байдаг хүн юм аа. Баясгалан багштай уулзуулсаа гарах болов. Хот орж үзүүлэх гэж чадахгүй 2 жил боллоо. Сонжинд очиод явахгүй манай дээр очиод юу яхад бас нэг холбогдчих байлгүй дээ тий. За тийм бай өдөр болгон байж байгаа юм ч бас учиртай байхаа. За мэдээлэл бас хангалттай өгсөн байх гэж найдаж байна. За маргааш бас бид нар домшин сургуулийн талаар арай илүү дэлгэрэнгүй мэдээлэл бас өгөхийг хичээнэ. За асуулт үүрсэн байна шүү. За баярлалаа. Баяртай. Шеэрлээд өөрөө манайхан шеэр жаахан багтаа яваад байна тий. За маргааш бүр гоё тодорхой